За сайн байцгаана орой минь дээ. За лекц эхэлцгээе. Лекц сонсохоор орж ирсэн та нартай баярлалаа. За кванtum механикийг үндэслэгчдийн нэг Нобелийн шагналт агуу Эрвин Шрёдингер хэлж байна. Зарим салбарт бидний мэдлэг бүрэн бус бөгөөд дам шинжтэй. Энэ үгнүүдийг анзаараарай. Бид тэнэг дүр үзүүлэх аюулд хүрч болохоор байгаач бидний хэн нэг нь баримт ба онолыг нэгтгэхээр үзээд алдахгүй л бол энэ байдлаас гарах гарцыг би олж харахгүй байна гэж. Энэ бол агуу хүн агуу үг хэлсэн байгааг бид ойлгоод энэний араас одоо энэ хэлснийг биелүүлэх гэж явахын оронд хойш суучих. Ашгүй одоо энэ бололцоо одоо бүрдээд байгаа учраас хэлэхэд болж байна. За ерөнхий цаашдаа лекцийн нэрүүл юу яхаа вөхлөөр цаашдын лекцүүч шинжлэх ухааны онцлог таалцах. Юу таалцах гэдэг вэ? Буддийн ба байгалийн шинжлэх ухааны интеграц. Энэ хоёрыг одоо хослуулад үзвэл юу гарах ёстой юм бэ гэдгийг л. За энэ удаад бол бид хүн гэрэл энерги ухамсар хоосон чинэр квант самадын тухай товчхон ярина. Хэдий товчхон яриач бас нэг одоо их л товчлоод бас жихан цаг орохоор байгааг та нар маань болгооч үзээрэй. Энд бүгдийн багтаахын аргагүй. Буддийн шинжлэх ухаан гэдэг бол далай шиг юм болохоор энд нэг 2 цагт багтах юм биш шүү дээ. За ухаанда Эйнштейн үг байна. Шинжлэх ухааны асуултуудын харийг олох үз. Шашин бивэл тэр нь гарцаагүй буддизм өн гэж. Эйнштейн яагаад энэ олон дахин дараачгийн юугаар нь буддийн хичнээгээр онцлсон юуг дахиж хэлнэ. Яагаад ингэж онцлоод байна вэ гэхээр төвдөд умаавны бясалгал 3 жил хийсэн хүн байна лээ. Тэгээд одоо буддийн шашин бол ерөөсөө энэ шашин биш байна. Тэр чигээрээ шинжлэх ухаан байна гэдгийг тэр агуу хүн олж харлаагүй яхав. Тэрнээс ээч болсон баах нөгөө талаар одоо Эйнштейний энергийн хуулийг давж гарах одоо онол ном дэлхий дээр байхгүй шүү дээ. Олон юмыг тайлбарласан агуу. Энэ хуулиа энерги тэнцүү массыг гэрлийн хордыг 2 зэрэглэж үржүүлсэн. Энэ хуулиа гаргалга хэлгүй бичсэн гэж байгаа юм. Гаргалга хэлгүй бичих 2хон л боломж. Нэг нь одоо их зөнтэй зүйд байдгийн бол зүйдэндээ бясалгал хийж ясан хүн учраас бясалгалдаа энэ үнийг олох боломжтой Эйнштейн. За энд одоо нэрт сэтгэл зүй шагсан Карл Густав Юнг дорны сэтгэлгээ бол бидний мэддэг сэтгэхгүй биш. Сэтгэшгүй сэтгэлгээ. Зүгээр одоо бид бол энэ Европ дэлхийгээр сэтгэхүй л яриад байгаа шүү дээ. Тэгээ эн чинь биш ээ, сэтгэшгүй сэтгэлгээ гэж Карл Юнг хэлж байна. За хүний тухай жаахан ярилцаадах. Хүн бол тэр чигээрээ бурхан Буддагийн нээлт. Будда багш хүнийг уг мөн чанараар нээсэн ба Буддагийн хүн бол бурхад юм. Бурхан гэдэг нь цаглашгүй энерги гэрэл ухамсарын оршихуй гэсэн үг. Хүн өөрөө ийм гэсэн үг. Тийм болохоор өөрийгөө нээж болох нь үнэнхүү гайхамшиг. Өөрийгөө олсон хүмүүн бодгол дар мөрөгмөө. Та нарын ихэнх нь энэ өөрийгөө олдсон байгаа учраас энийг би онцолж өөрсдөө чинь таниулж байна. Хүний нууц нь сэтгэл мөнийг, амьдрахын нууц нь өөрийгөө бүтээхүйн нууц болохыг, өөрийгөө бүтээхийн нууц нь үйлийн хэлбэлзлийн нууц болохыг гэдгийг, өөдлөхийн нууц нь ухамсарын квант оршихуйтай хэрхэн зохирч хэлбэлзэх вэ гэдгийн учрыг, хүмүүний хийгээд хүний үйлийн хамгийн агуу дээд нууц нь үйл үгүй үйл хийгээд үл хэлбэлзэхгүй болохыг Будда багш нээсэн билээ. Үйлийн үр хэмээх үйлийн энерги мэдээллийг зөв болгож тэглэж чадвал бүр зөв болгохоос гадна цааш нь тэглэж чадвал үйл үгүй үйл түүнтэй дүүхий зүйлээр амьдрч чадвал
дэлхий дээр Деважин тогтоогоо зогсохгүй, үхэл үгүй, төрөл үгүй, тэрхүү мөнхийн оршуу төрж болохыг Будда багш нээсэн. Тэнд хүрэх хурдыг ч мөн нээсэн. Ямар хурдаар очихыг. Энэ Эйнштейний энергийн төвийн массыг гэрэл төрөхснээр шийдэгдэхийг өнөөдөр ч хүмүүн бид бяцлаглаар хэрэгжүүлж байгаа. Та нарын ихэнх нь энүүнийг хэрэгжүүлсэн учраас сайн мэдж байгаа. Будда Деважингийн үйл бол үйл үгүй хоосон чанарт бол хамгийн агуу хүч гэдгийг дээр тэнгэр дээр байвал юу ч хийх хэрэггүй, юу ч шаардлагагүй. Бүх юм санах төдий тухамсараар бүтдгийг. Энэхүү хуулийг дэлхий дээр хэрэгжүүл сайн сайханд ад жаргалд хүрч болохыг үүний тулд зөв хэлбэлцэх учиртайг. Оршихуйн хэлбэлцэл таар зохирвол хүссэн бүхнээ олж авч болохыг хүн төрлөختөнд таниулсан ачтан баг. Энэ нас дуусны дараа сүнсний ертөнцүүдэд шилжин суурьшихдаа энэ дэлхийгээс авч явах юм бол гагц өөрийн амьд байхдаа бүтээсэн энерги мэдээлэл буюу үлийн үр. Энэ үлийн үрийг бид далд ухамсар гэдэг. Энэ далд ухамсарыг оюун санаанд суулсан улмөр хэмээх энерги мэдээллийн сан гэдгийг хүн хийгээд төрөлтөн амьдтай өөрсдийгөө бүтээсэн дээрх мэдээллийн сангийн дагууд төрөлд ховсдгийг тэр бүхэл сансрын хүлээс буюу цаг хугацааны тойрог хэмээх 8.4 сая төрөлд эцэс төгсгөлгүй ховссаар байдаг мөнхийн зовлонгоос игнэхт ангижирч мөнхийн Деважин Бурхны оронд хүрэх гайхамшигт үннийг нээж ховслыг игнэхт тэглэж мөнхрлийг олох зам мөрийг Бурхан багш хүн төрлөختөнд зааж өгсөн. Та нар энэ замаар замнаж байгаа. Будда багш дараах гайхамшиг шинжлэх ухааныг хүн төрлөختөнд үлдээсэн юм. За тэр нь нар сар од ирэхээс дурсах эрчим бидэнд ч бий. Бясалгаж ухамсараасрээ. Өөрөө өөртөө гэрэл бол. Тэр байтугай бусдын дэлээ ассан гэрэл бол гэж байгаа шүү дээ. Энэ одоо цөм боломжтой. Энэ бол хүний хөгжил болох ухамсарын хөгжлийн замнал юм. Энэ л хүний хөгжил. Буддизм цэвэр байгалийн шинжлэх ухаан бөгөөд хүн төрлөختөнд тохиосон гайхамшиг, төгс төгөлдөр сэтгэлгээ, үнэн зам мөр юм. Энэ бол гайхамшигын цаад гайхамшиг. Ийм гайхамшигыг манай шинжлэх ухаан төсөөлж үнэндээ мэдэхгүй. Дэндүү балчир. Буддизм мухар сүсэг сохор таамаг цэгийн төдийч байхгүй. Амьдралын тохиолбор тохирсон. Одоо энэ ганц ишээ авалт амьдралын бүх тохиол тохирсон ил ба нуус тарины аймгийг сэтгэн боловсруулсан байгаа юм. Гүн чинь ганц гэгэрсэн мэрэгдийн хүчээр хийж хүчрэх ажил. Тэдгээр нь хүн төрлөختний энергийн хуйлуудыг бүрдүүлсэн төдийгүй хоосон чанар буюу үл үзэгдэх энерги орны хуйлуудыг нээж хэрэгжүүлсний ачаар мэдэхгүй чадахгүй гэх зүйл үгүй. Бүх асуултанд заа гэж хариулах үс байгалийн хууль үйлчилдэг буддизм хэмээх хосгүй нэгэн шинжлэх ухааныг олж харсан өрнийн эрдэмтэд бол Альберт Эйнштейн, Карл Юнг нар юм. Тийм учраас би энэ хоёрын үгийг ишилсэн. Буддийн ба байгалийн хийгээд биологийн ухааны интеграц бол цоошин бодгол хүнийг таниулж бидний нүдийг нээж өгч байна. За энд одоо тэг мөрдлөх хүний тухай тэг теорем буюу квант онолыг аваад үзье. Одоо бид энэ хуйлуудаар замнах ёстой. Хүссэн ч эсгүссэн ч. Нэгдүгээр заалт хүн үүсэл устал үгүй гэрлийн мөн чанар маань. Та нарын хараад байгаа тэр мөн чанар чинь бурхан чанар маань. Ингэж бид бурханыхаа мөн чанартаа учирдаг юм. Хоёрт ухамсарт квантар хүн бол ухамсарт квантар шгүй сансрын бичил загвар маань. 3. Хүний хөгжил нь ухамсар ба тэр нь Эйнштейний энергийн хуулийн биелэл маань. Одоо бид энэ массыг тэглэж байгаа шүү дээ. Энээр гэрэл болгож хувиргаж байгаа шүү дээ. Тэгээ юу үлдэх вэ? Энерги тэнцүү, гэрлийн хордыг хоёр зэрэглэж үржүүлсэнтэй тэнцүү. Энэ хуулийг бид одоо өөрсдөө хэрэгжүүл
зарим нь мундаг хэрэгжүүлж байгаа шүү дээ. Дөрөвдүгээр заалт. Хүн бол энергийн термодинамик юм ба биологийн систем он. 5. Үхэл зөвхөн хүний биологийн талд хамаарна. Зөвхөн хүний 3/1-д хамаарна. За тэгтэг мөрдлөг хамаг амьтны тухай тэгтэг теорем ба хувьслын хууль юу хэлж байна вэ? Нэгдүгээр заалт хамаг амьтан үүний дотор хүн нь мөнхийн үнний хэлбэрүүд маань. Би эртээдээс сануулсан шүү дээ. Аль болох чихэндээ л сонсоо. Нүдээр хараад байвал хүн юм ойлгодгүй юм. Хоёрдугаар заалт шинээр бүтээгдэж бий болохгүй, устдаж үгүй болохгүй гагц хувирч өөрчлөгдөнө. Хувирч өөрчлөгдөнө гэдэг нь хувьслын хууль байхгүй юу? Энерги хадгалагдах хуулийг бид ингээ ойлгохгүй явсан байж дээ өдөө хөтөл. Дарим гэд бүр солиороод явчихсан. 3-дугаар заалт нь удамшил ба хувьсэл хүний удамшил хувьсэл энэ хувьсэл хувирлын хэлбэр нь төрөлтнүүдийн анч ганцхан хүн биш шүү дээ. Ерөөсөө 70% нь энерги бүтээж байгаа учраас хорхой, шавыг, муур, нохой, хүн цөмөөрөө ижил. Энэ хуулиар л замна. Энэ хэлбэр нь төрөлтнүүдийн өөрсдийн бүтээсэн үеийн энерги мэдээллийн утгаар тодорхойлогдно. Би сэтгэлийн үйлээр бүтээгээд мөнх хадгалсан энергийн тэр мэдээллээр тодорхойлогдно. 4-р заалт удамшлын 3/2 нь одоо хүртэл олдоогүй байгаа 3/2 нь төрөлтнүүдийн тээж буй энерги мэдээллийн утгаар 3/1 нь эцэгхийн генийн мэдээллээр тодорхойлогдно. Одоо бүх юм тодорхой. Шинжлэх ухаан тодорхой болохоор ямар гайхамшигтай. Буддийн ба байгалийн шинжлэх ухааны интеграцийн ачаар хүн өөрийгөө ийхүү одоо олж авч өөрийгөө нээж хүн хэмээгдэх нэг амьдрах настай бие махбодын одоо онол гэдэг багт одоо нэг онол шүү юмд 400 жилийн дараа ашгүй нэг цэг тавьж байгаа. Энэ бол бидний баярлаад барахгүй их баяр хөөр. Ийм дөнгөнд хашигдаж одоо тэрийг шинжлэх ухаан мэдлэг гэж нэрлэчихсэн. Хүнд чирэггүй хачимар хөнгөн ертөнцийг бүтээсэн байгаа шүү дээ. Манай шинжлэх ухаан. Хүнбэр мөнх мөн чанараа хөгжүүлж агуу нэгэн болно. Тэр 3/2-оо хөгжүүлж агуу болно. Тэгтэл тархиталгаа хөгжүүлэх гэд ийм тэнэг юмэр нь хаанаас гарч бодж олдог байна. Сүнс ухамсар энергийн биеуд хүрдүүд бол бодгол хүний 3/2-ыг бүрдүүлж байгаа. Бидний уг гарвал мөнх мөн чанар. Бидний нөгөө дотоод одоо үнэт зүйлүүд цөмөрөө мөнх чанар шүү дээ. Хайр, инэрл, асрал, нэгүсэл. За тэгээ дотоод амар амгалан, талархал, баяр баясгалан цөм устж өгөө болдгоо дотоод юм бүр цаанаасаа заяагдсан гарвал мөнх мөн чанарууд. Өөрөг тарих бие махбод нь хүний гарвал мөнх мөн чанарт огтхон чамаарахгүй. Энэ төр зургийн зүр. Бодгол хүний 3/1-ийг эзлэх ба эхлэл хийгээ төгсгөлтэй төр зургийн зүйл. Энэ нас дууссаны дараа бие махбод тэмээх бодгол хүний 3/1-ийг орхиж, тарихтайгаа тэр агуу гэдэг тарих бүх юмтайгаа орхиж бид сүнсний ертөнцид шилжин сууршина. Энэ дэлхийгээс авч явах юм маань ганц өөрийн бүтээсэн бүтээл болох энерги мэдээлэл гэж байгаа үлийн үр гэж байгаа дал тухамсар гэж байгаа мэдээллийн сангаал тээж авч явна. Энэ чинь цөмөрөө энергийн юу учраас одоо биднээс олдохгүй шүү дээ. Устдаж үгүй болохгүй хамтал явна. Энийг дайхаж ядаад байх юм байхгүй. Энэ энерги шүү дээ. Энэхүү мэдээллийнхээ дагуу дараа нь энэ төрөл арилцсан юу нас барсны дараагаар мэдээлэл энэ л мэдээллийнхээ дагуу төрөл товсдог гэдгийг одоо хүртэл шинжлэх ухаан огт ойлгохгүй явж байна шүү дээ. Тэгэхээр энэний агуулга нь юу вэ гэхээр шинжлэх ухаан жаалж ухаан мэдж байна. Гэхдээ энэ интеграцийг хийхгүй бол Эйнштейний хэлснээр ягаад ч явахгүй. Энийг л хэлэх гээд байна л да. Зэн буддизм хэмээх цаглашгүй хөлгөн идэвхтэй дэлхийг хүн төрлөختнийг хамран дэлгэрсэний ачаар сансрын 3 ертөнцийг хүн өөрийгөө дагуулж чадна. Тэр гэрлийг олсон бурхан хүн. Цаг хугацааны тойргоос бүрэмдсэн чөлөөлөгдөх буюу
мөнхийн зовлонгоос гэтлэгдэж төрөл үгүй төрөлд ховсох гайхалтай ховслын боломж гагц бидний энэ цаг үед л тохиож байна. Одоо Бурхан Багшийн 2600 жилийн эрен энэ нэгэн улсын баярын өмнөхөн Бурхан Багшийн эрен 2600 жил наслаад майдэр эрнээр солигдсон шүү дээ. Тэгэхээр 2600 жилд яг энэ цаг мөчид ганцхан тохиож байгаа Бурхан Багшийн агуу дээд төрөл үгүй төрөлд ховсох тэр зэн бүддийн цэм гэдэг агуу ном дэлхийн ном хүн төрлөختний ном болсон. Хүн хийгээд хамаг амтан 8.4 сая төрөлд эцдэгсгүй ховссаар ирсэн мөнхийн зовлон эгнэгт тэглэж мөнхийн аз жаргал төрөх арга үгүй арга бол зэн юм. Зэн буддизм гэж ярьдаг. Өөлийн өрөөс айлч чадвал өхөл үгүй, төрөл үгүй, тэрхүү оршихуд хүрэх болно. Энэ нь Бурхан Буддагийн нээсэн хүч үл хэрэглэн бүтээх квант технологийн гайхамшигт шийдлүүд юм. Тэр үед л квант технологиг боловсруулад бий болгоцсноогоо Маха Гаши багшид өөрийнхөө нэгдүгээр залгамжлагчд өвлүүлсэн зэн буддизм шүү дээ. Ер нь хүн төрлөختний дунд зэн буддизм бол 2600 жил бий болсноос хойш 2600 жил болсон ганцхан 3 ондол дэлгэрсэн. За энэ квант технологийн гайхамшиг шийдлүүдийн тухайлбал бодол үгүй, үг үгүй, үйл үгүй бүгд тус бүрдээ хоосон чанар. Цаашлаад арга үгүй арга, төрөл үгүй төрөл, үзэл үгүй үзэл, бясалгал үгүй бясалгал, ном үгүй ном, шашин үгүй шашин, сүм үгүй сүм гэх мэт хүч үл хэрэглэх хоосон чанарын төгс дээд технологиуд нь хүнийг бүх талаар нь хөгжүүлж чадах юм. Бүр агшин зур. Та нар мэдж байгаа. Та нар өөрийгөө ховсныг мэдж байгаа. Энэ цаг ороогүй шүү дээ. Дөрөв ховсж байгаа. Тэрлих уур, омог, яруу, сандруу, дэвдүү тэр их шунал хүсэл цөм байхгүй болсон. Хэдхэн хоногт. Энэ бол Бурхан Багшийн тэр тэнцэлгүй квант технологиуд. Деважингийн үйл бол үйл үгүй хоосон чанар юм. Тэнд ухамсарын хүч, хоосны хүч хэмээх агуу хүч үйлчилдэг. Тэнгэрийн оронд юу ч хийх хэрэггүй. Шаардлагатай бүхэн ухамсараар өөрөө бүтэж байдаг. Хүн дэлхий дээрч арга үгүй аргаар деважинг бас цогцлоож болно. Одоо та нарын ихэнх нь деважин өөрснөө деважин болсон байгаа шүү дээ. Дотоод амар амгалантай хайр инэрл асрал нэгүсэл болсон хүн. Энэ л деважин шүү дээ. Хаа нэгтэйгээс тэрийг хайгаад байх хэрэг байхгүй. Тэр дээд ертөнцийн ингээд нэг юу байдгийг ургамлын тас хувцсан дээр туцчлаа гэхтэл тэр нь өөрөө тэр ухамсараар эргээд өөрийнхөө ирсэн их улаг руу буцчихдаг. Ийм ертөнцийн энэ дээд энэ олон хэмжээс ертөнцүүд чинь. За тэгэхээр энэ дэлхийд арга үгүй аргаар деважин зогцлоохын тулд юуны өмнө оршихуйтэй зөвх цохирч хэлбэлзэж үлдэж сурах хэрэгтэй. Тэгээ эцэст нь бүр үл хэлбэлзэхийг хүрч төгс төгөлдөр болох ёстой. Будда багш хүмүүний нууцсан сэтгэлээс тусдаа асуудал гэж үгүй. Сэтгэл өөрөө асуудал мөнгөд сэтгэлийг уюул бүх аюулыг уйнаа. Сэтгэлийг номхдох бол бүх хорыг номхдох нь хэмээн хүмүүний нууцыг нээж. Хүн болох хүн байх шинжлэх ухааны шийдлийг төгс айлдсан ба шүү дээ. Одоо энэ бидний тээж буйн 84 мянга Бурхан Багшийн үед байсан одоо 100 мянган энэ бодол муу сэтгэл бол бүх аюултай тэнцв. Энэ бол бүх хортой тэнцв. Энүүнийг яаж өөрчлөх номыг одоо Бурхан Багш номлож байна. Технологиг заасан байна. Сэтгэлийг уйах гэдэг технологиг бодож боловсруулна гэдэг одоо үнэхээр гайхалтай мэрэгэн ухаан гэж юм байдаг юм байна. За хоосон чанарын тухай жаахан авч үзье. Буддийн хоосон чанарын тунхаглал ёсоор
аливаа юмс хоорондоо ижил тэнцүү. Тэдгээр хооронд ялгаа байхгүй. Ийхүү ертөнцийн бүх юмс уг чанартай ив ижил, өнгөн талдаа л ялгаатай. Мод чулуу од гараг та бид адилгүй мөртөө нэгэн адил чанартай, анги ялгаа бүхэн зөвхөн сэтгэлийн үзэгдэл. Тэр адил чанарыг физикчид эрчим хүч буюу энерги, материалистууд матери, идеалистууд оюун санаа, эгзэрүүд сүнс, ухамсар, харин түгээмэл энэ ахуйг Бурхан багш хоосон чанар гэж нэрлэсэн. Хоосон чанартай тул тэд бүгд энэ тэнцүү. Өчүүхэн жалгаагүй. Бурханлаг чанартай хувьд тэд энэ тэнцүү. Өчүүхэн жалгаагүй. Энэ ертөнцид бүх юм цаг нь болж, нөхцөл бүрдэхэд буй болж бүтэх тул өөрийн гэх мөн чанар байхгүй. Хоосон чанартай. Тиймээс бүх юмсын хооронд өчүүхэн жалгаа байхгүй. ертөнцийн хамгийн агуу хууль одоо номлож байна. Хуулийг номлож байна. ертөнцийн бүх юм хоорондоо ижил тэнцүү. Хоосон чанар бол буддийн, байгалийн, биологийн ухааны оргил тунхаглал. Бүх юм нэгдмэл. Хоосон чанартай гэх нь ертөнцийн бүх юмыг үзэх буддийн үзэл юм. Квант физикийн онолоор бидний хатуу бодиттой гэж үздэг юмс долгион хэлбэрээр орон зай цаг хугацаанаас ангид хаа сайгүй оршдог буюу нэгэн зэрэг биелсэн бөөн байдлаар орон зай цаг хугацааны координатад оршдог. Гэрэл инхүү долгион ба бөөмийн хосмол чанартай. Энэ онолоор одоо энэ бол квант онол шүү дээ. Биелсэн бодит хэлбэр гэдэг нь долгион чанартай учир хоосон юм. Ийхүү буддийн хоосныг таньсан бол одоо буддизм хэлдэг. Хоосныг таньсан бол бүхнийг таньсан хэрэг юм. Ийм үзэл баримтлал буддизмд байдаг. Буддизмд үздгээр тасралтгүй хоосноос бүх материалын зүйл бий болсон. Энэ ч оргүй хоосон юм биш. Байгалийн шинжлэх ухаанд үздгээр орныг зөөгч хүчин зүйл нь физик вакуум буюу хоосон юм. Тэгэхээр одоо энэ ярьж байгаа физик вакуум гэдэг бол хэрхэвч хэрэгжилж болохгүй зүйл. Ийм үхмэл юучгүй юм орчлон хорвоод нэгч байхгүй. Энэ бол буруу нэр том юм. Хоосноос бүх юм үүснэ. Буддийн хоосон чанар нь зүгээр нэг түгээмэл оршихуй бус. Харин ухамсарын квант оршихуй одоо энэ үгнүүдийг л мэдэх ёстой. Ухамсарын гэж байна шүү дээ. Тэгэхээр бидний мэддгүй юмыг оршихуй мэддэг гэсэн үг шүү дээ. Бэлэг бэлгөөний физик орно. Төгс бэлгөөний квант оршихуй зэрэг нэршлэр томьёологдож байж сая оршихуйг бүрэн илэрхийлж чадна. Биднээс давсан ухамсар Бурханы ухамсар гэсэн үг. Оршихуй ухамсар бол. Тэгэхээр мэдэхгүй чадахгүй юм тэр хоосон гэдэг байгаа. Эсвэл одоо тэр хоосон гэдэг чинь цахилгаан сорон зоорон нүдэнд үлүүлэгдэх юмыг хоосон гэж нэрлэсэн байгаа шүү дээ. Өнөө хэрэгтэй энэ бүх ухамсар тэнд байж байна. Ухамсарын квант оршихуй бүх юмыг агуулхаас гадна тэндээс бидний хүлээн авч буй бөөмс үүсдэг төдийгүй. За одоо бас бөөм байхгүй дээрээ хүрээл юмнууд. Бөөм гэдэг юм чи одоо атомын энд байгаа болов уу гэж бодож байна. За гараа дэрвэл тэрэл үз. Атомын одоо хамгийн хатуу матери гэдэг байгаа атомын цөмийн 99.9-ийн ард 12 зэрэг хоосон. Тэр атом гэдэг байгаа зүйл чинь цөм гэдэг байгаа зүйл чинь ердөө нэг цэгэл энэ л бөөм, энэ л матери шүү дээ, өөр юу ч байхгүй. Энийг л одоо яасан тийм учраас бүх орчлон хорвоогийн матери 0.05%. Бүх орчлон хорвоод харьцуулснаар 0.05%. Тэнд үзэгдэх юм байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо шинжлэх ухаан бас буруу хэрэг гэж байна. Бүр байхгүй гэдгээр. Байн дэндүүж яах юм гэдгийг л ойлгол болох нь тэр. Тэгэхээр одоо тэр бөөмс чинь биднийг тэр хоосноос үүсдэг төдийгүй биднийг болон орчлон ертөнцийг бүхэлд нь бүрдүүлж байгаа атомууд тэр хоосноос үүсдэг. Ийхүү квант орныг зөөхөөс гадна харилцан үйлчлэлийг дамжуулагч бөөмсийг үүсгэгчийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ хоос орших ухамсарын квант оршихуй. Бэлэг бэлгөөний физик орон
төгс билгөөний квант оршихуул ийм үргийг гүйцэтгэж байна. Ижилгүй давтагдшгүй суутан буддаа бэр бүх цаг үеийн шинжлэх ухааны үнэнхүү ноён оргил бөгөөд өнөөгийн бидэнд түүнийг нээж судлах, тайлж унших, Бурхан багшийн хилийг нь шинжлэх ухааны хилд хөрвүүлэхээс өөр хийх юм үлдээгүй юм байна. Учир нь буддаа өөрөө ч түүний бүтээлүүд бүхэл бүтэн цогц шинжлэх ухаан. Энд гээгдсэн юм байхгүй харагдж байна. Одоо ихаал гэрлэгээл бүх оршихуйг эзэгнэгч тэнслэггүй хоосон буюу буддийн үл үзэгдэгч энергийн далайн зөвхөн нүдэнд харагдах долгион нь гэрэл юм. Бүх юм бодисоос бүтсэн, бодис байхгүй бол гэрэл байхгүй. Гэрэлтэд байгаа юм чинь бодис шүү дээ. Ялгаатай атомууд бодисыг бүрдүүлж байгаа учраас бид өнгүүдийг ялгаж харж байгаа. Бодисыг бүрдүүлэгч атомын үндэс нь тулгуур игэл бөөмүүд болохыг шинжлэх ухаан олсон. Одоо энэ шинжлэх ухаан юу болоод байгааг би энд нь товчхон хэлж байна. Тэдгээр игэл бөөмс нь эртний энтхийн шар зурхаан 5 мохот шороо усгаал окторгүй 5 мохоттой тэнцсэн. Тэнцгээрч барахгүй энэ 5 мохот бүр энээс илүү юмыг шинжлэх ухааныхаас илүү юмыг бидэнд хэлж өгч байгаа юм. Дорны шинжлэх ухаанд үздгээр окторгүй мохот тоосон чанартай дуу авианы ганц эрдэмтэй. Дуу авианы ил эрдэм нь хэлбэлзлийн бүтээгч хүч. Оршихуйн их симфон найрал буюу хэлбэлзлийн далай юм. Тэндээс бүх юм үүсч байдаг. Энэ дагууд авч үзвэл игэл тулгуур бөөмс буюу 5 мохот нь тэр жигтэй ухамсар юм. Тэгээд игэл бөөмс юм уу 5 мохот чинь ухамсар юм бол тэндээс бүтсэн бүхэн одоо бид энүүгээр бол юу ярьж байгаа нэхлээр энэ материйг ярьж байна шүү дээ. Матери зөвхөн материйн тухайд л энэ 5 мохот энэ тулгуур игэл бөөмс яригдана. Тэрнээс энэ орчлон хорвоог үүсгэсэн тэр зүйл чинь биш. Одоо бас тэр юу руу нэг бурхны бөөм гээд бас нэг одоо буруу зөрүү ч юм уу урсгал руу ороод явцсан тэрийг учрыг олохгүй байх шиг байна л. Тэр бол матери дээр л яригдана. Эн чинь бурхны эрчим бүх юмыг бүтээсэн ч гэдэг материалын эрчим энэ доод 3 ертөнцийг өөрийнх нь өөрөө бол мөнхийн 62 ертөнцүүдийг бүтээсэн шүү дээ. Оройн дээр бурхан. Тэгэхээр бид бурхны бөөмийг олъё гэж байгаа бол бурхны сургаалыг л ихэл судлах хэрэгтэй юм шүү дээ. Энийг гээчэд нэг өгчөд бурхны бөөм хайгаад тэгээ ертөнцийг бүхэлд нь бүрэлдүүлсэн гिचгээд тэгээд нөгөө материйг бүрэлдүүлдэг бөөмтэй зуралдаад байх юм бол ертөнцийг бид таних чадахгүй шүү дээ. Тэд чи өөр эн чинь окторгүй махбат тоосон чанартай дуу авианы ганц эрдмээс үндсэндээ авианаас үүссэн гэсэн үг шүү дээ. Тэгээ эндээс бүрэлдсэн бүхэн ухамсарт. Тэгэхээр энэ оршихуйд ухамсаргүй нэг ч юм байхгүй гэдгийг ойлгохгүйгээр квант физикийг огт ойлгохгүй. Тэр 9 анхны квант физикийг квант механикийг үндсэлсэн 9 Нобелийн шагналтан хоосон чанарыг яг бурхан багшигаар баа бэгийн зөрүүг нээсэн мөртлөө ухамсарыг ойлгоогүй юм билээ. Одоо ч ойлгоогүй. Тиймээс ухамсарын квант оршихуйн хэлбэлзэл цохирч оршсон хүн бүхний хүсэл автоматар биелж байх хэрэгтэй. Би энд хэлсэн байна уу? За хэлээгүй бол ямар ч гэсэн дараа нь тэрийг хэлсэн бол хайчи. Эйнштейний үг биш үү дээ. Ер нь бүх юм энерги. Одоо энд л хамаг учир байгаа юм. Тэр энергийн хэлбэлзэл таар цохирсон л хүссэн зүйлээ олж авах нь дамжиггүй. Өөрөөр байх боломжгүй. Учир нь энэ бол физик биш. Юу философи биш, физик гэж. Дэважин ингэж бүтээгдсэн. Дээд ертөнцид бүх юм санахын төдий бүтэж илүүдл бүхэн их сурвалжтай өөрөө эргэж буцах тийм ухамсар үйлчилж байдаг. Дэважингийн зарчим нь хүсэл үгүй, шунал үгүй, төлөвлөгөө үгүй, хүч чармаалт үгүй, ая зөнгөөр оршихгүй юм. Дотоодын аялгау сонсчгүй бясалгагч бол үйлийн үрийн цахилгаан соронзон баллуур эзэмшигч гайхамшигтай нэгэн гэсэн үг. Энэ бол одоо тэр сохолж баллаж болдгоо, устгаж болдгоо энерги мэдээлэл ганцхан энэ цахилгаан соронзон баллуур буюу аялгауны урсгалаар сайхан цэвэрлж болдог. Зэн буддизм чи ийм гайхамшигтай олон одоо боломжтой шинжлэх ухаан шүү дээ. ертөнцийн үндсэн аялгуул ом авиа.
Жон Бэл шинэ радио долгион зохион бүтээж байхдаа гаднаас орж ирсэн их чимээг судлаад юм уу ом аваа орчлонгийн бүх юмд байдгийг тогтоосон маш олон жилийн өмнө. Омын жичиргээний давтамжийг ерөнхийдөө 432 Гц гэж үздэг бөгөөд энэ нь ихэвчлэн дэлхийн байгалийн давтамжтай холбоотой байдаг бөгөөд дуудах үед бүхэл бүтэн ертөнцтэй цуурайтдаг гэж үздэг. Одоо бид ом авээг ингээд дуудах юм бол эн чинь ом аваа шүү дээ нүч. Ингээд одоо энэ чакрандаараа төвлөрөө дуудах юм уу? Энэ мэтлэнгээр энэ чакрануудыг одоо юу нэ хамгийн дээдлийнх нь ом аваа байж байгаа шүү дээ. Ом гэж дуудахад 432 Гц-ийн давтамжтайгаар шичирдэг бөгөөд энэ байгаль дээрх бүх зүйлд байдаг жичиргээний давтамжтай адил юм. Иймээс аум гэж одоо энэ юугаар бол саяын дуудлагаар бол ингэж дуудагддаг. Энэ бол орчлонгийн үндсэн давтамж. Хорвоогийн үндсэн давтамж. Чухамхүү тэр одоо ертөнцийн үүслийг эндээ сайн. Энэ тарин утасны онолоодоо их төхөж очиж байгаа шүү дээ. Үеийн үр гэдэг нь хүмүүний бие сэтгэлийн үеийн энерги мэдээлэл. Нөгөө талаасаа бол бодисын бид чи матери сууж шүү дээ. Бодисоос бүтцсэн лавга гэдэг матери. Тэгэхээр энэ лавга гэдэг материйг бүрдүүлсэн бодисын энерги массын импульс хадгалагдах үзэгдэл мөн бөгөөд энерги хадгалагдах хуулиар устдаж үгүй болохгүй. Төрөл дамжин бүтээж хадгалсан үеийн энерги мэдээлэл гэгдэх үеийн үр маань биднийг ийм тийм байлгаж, энэ тэр болгож, энийгч тэрийг шийлгэж байдаг энергийн тэрхүү их хүч бөгөөд хүмүүний далд ухамсар гэгдэх мэдээллийн санг бүрдүүлдэг гэдгийг ойлгож авах хэрэгтэй. Хаа нэгтгээс мэдээллийн санг адил илдүү юм яриад л хайгаад л өөр чинь бүтээсэн зүгүүд тэр л мэдээлж шүү дээ, юу ч биш. Хүн төрөлхтний үйл нь Деважингийн чанга эсрэг буюу хүч хэрэглэн санаан зоргоор үлдэх, бүтээх, сүйтгэх, буснуулах буюу хүч хэрэглэхийн үр дүн юм. Хүч хэрэглэсэн үйл бүхэн үеийн үрийг бүтээж байдаг. Энэ бол зүгээр л гамшиг. Бидний хийж байгаа бүхэн гамшиг гэсэн үг. Өөрийгөө хорлоо дэлхийн ертөнц, сав ертөнц, шим ертөнцийг цөмийг хорлож байгаа гэсэн үг. Иймээс дэлхий бол үлийн үрийн ертөнц. Гэвч дэлхийд үйл үгүй үйлээр амьдарч Деважинг цогцлоож бас болно. Үүнийг зэн гэдэг. Зэн бол үйл үгүй үйл, сонголт үгүй ухамсар юм. Хүч үл хэрэглэх зарчим гэсэн үг. Зэнгийн иш онол нь сэтгэшгүй сэтгэх буюу бодол үгүй төлөв. Дараагийн онол өгүүлшгүй өгүүлэх буюу үг үгүй төлөв. Дуугүй байх. 3 дахь юм уу одоо үйлээс 3 онолын нэг нь үйлээс хитийцнийг үйлдэх буюу зөнгөөрөө орших. Эдгээр нь оршихын квант төлөв. Хүмүүний хувьд квант физикийн үндсэн төлөв байдал нь ийм л байх ёстой юм. Стандарт гэсэн үг. Бид л хашгирчгүйгээл гууглаад харьяагаал ингээл одоо хамаг юмыг сандаага хийчих шүү дээ. Энэ хоосон чанарыг сандаагаад хамаг юмыг байхгүй болгож байдаг. Энэ бэлэг бэлгөөний физик оронтой нэгэн хэмнэлд оршихгүй дээд төлөв байдал юм. Энэ байдалд л байх юм бол бид оршихуйтай нэг бүхэл гэсэн үг. Энэ хилээд байгаа 3 тустай хоосон чанар хүч үл хэрэглэхгүй буюу хүний тухайд хүчийг мартсан төлөв. Ингэж ойлгох хэрэгтэй. Бясалгаа сууж байхдаа бид хүчийг мартаж байгаа шүү дээ. Хүч хэрэглэдэг юм аа бясалгал. Хүчлээгүй, хүч хэрэглээгүйгээд амьдрал сончихгүй. Харин эсэргээрээ цэцэглэнэ гэж та нар одоо амьдрал ах үе чинь бүх юм чинь ямар болсноо мэдж байгаа. Ямар жишээнүүд. Одоо энийг ярихад бол надад их амархан байна. Та нар амархан ойлгож байгаа. Өмнө ярих аргагүй л. Юу ч мэдэхгүй хонд одоо юу ярих вэ? Ийм том дэндүү хитээцсэн юм ярих хэвэл хэцүү шүү дээ. Буддийн шинжлэх ухааны энэ мэт агуу нээлтүүд хүн төрөлхтний орчин цагийн шинжлэх ухааны ой танд буу харахгүй юм. Хүч үгүй хүчлэгийг арга үгүй арга, ном үгүй ном.
Тэгээ ном үгүй ном юугаараа сурах гигээр үлгэн ингээл одоо эхлэн штэ манай ханч. Энэс цаашхыг мэдэхгүй юм чи төрөл үгүй төрөл. Мэтийн оюун ухаанаас сэтгийдсэн ойлголтууд манай шинжлэх ухаанд орж ирээгүй байна. Орж ирэхчгүй биз. Учир нь бидний шинжлэх ухаан бүддийнхээс дэндүү холгоцорсон байна. Орчин цагийн шинжлэх ухаан гээд байгаа зүйл маань үнэндээ оюун ухаан материалыг бодит зүйлсийн хэмжээний зүйл шүү дээ. Оюун ухаанаа ашиглах гэдэг нь хүч хэрэглэнэ л гэсэн үг. Оюун ухаан үнээс ашигыг мэддэгчгүй ойлгогчгүй. Тийм учраас шинжлэх ухаан маань оюун ухаанд гацчихсан хэрэг. Гацаанаас гарах бүддийн арга нь ухамсар юм. Бидний ойлгохгүй байгаа тэр зүйл бол ухамсар. Шинжлэх ухаан ийхүү буддизмээс бараас сураггүй гоцорсон. Одоо ухамсарын тухай цэгийн төдийч ойлголт шинжлэх ухаанд байхгүй юм шүү дээ. Хүний тухайд гэрэл бол түүний бурхан чанар, мөн чанар юм. Одоо шинжлэх ухааны ойлголтоос ахиад бид одоо хүн рүү орж байна. Энэнийг бол бүр ердөөч ойлгохгүй. Хүний гэрлийн тухай огт ойлголт бидэнд манай шинжлэх ухаанд байхгүй шүү дээ. Бэлгийн мэлмийн нээгдвэл тод гэрэл үзэж бурхан болж үтнэ. Энэ нас дуусахад өөрийн бурханлаг мөн чанаруулах тэр гэрлээрээ бурханлаг чанараараа сансрыг тулж цаг хугацаанд тойргоос чөлөөлөгдөнө. Ганцхан ардаа уяа хүлээсгүй байвал одоо бүх юм боломжтой. Энэ гэрэлдээ хүчнөөн чиг хүнийг багтаагаад аваад явж болно. Ийм агуу шинжлэх ухааныг зэн буддизм гэж байгаа юм. Үүлийн үрийг нь нэмгэл сансрын хүлээснээс чөлөөлж чадсан зэн буддизм бол. Хэнийгч наашлагсан одоо хүнийг цааш гэж байгаа хүнтэй бол одоо юу ярих вэ? Энэ худлаа, энэ буруу гэж байгаа хүнтэй одоо юу ярих вэ? Мөөхөр Монгол харанхуй гэдэг л одоо тэр шүү дээ. Гэрэл бол бидний бурхан чанар хамгийн дээд ухамсар юм. Буддийн хайрч, квантон лорч, орчлон хорвоо түүний бүх зүйл энерги. Матери буюу бодис, гэрэл, орон, харилцан үйлчлэл бүгдөө энергийн ялгаатай төрлүүд. Ямар нэг юм хийе гэвэл энергийг ажил болгож хувиргах ёстой. Бид одоо үзсэн шүү дээ 10 жилд. Энэ дээр энерги юм уу хүч өгчөөд тэгээд энэ цэг дээр энэ хүчний ачаар мөхөр цөм газар ээс гэдэг замыг явуулчлаа. Энэ хоёрын үржүүр нь ажил юм аа гэж. Тэгэхээр бид энэ ажлыг одоо эсвэл бие махбодынхаа программыг өөрчлөх, эсвэл тэр хүйтэн болсон бие махбодыг чинь халуун эргүүлэх, эсвэл тэр бактери, вирусыг чинь одоо хувиргах, өвчин байвал өвчний чинь алдаршуулах ийм олон юмд энэ квант технологиг бид хэрэглээд сурчсан байж байгаа шүү дээ. Та нар зөв өөрөө одоо энэний мастеруд болцсон. Энергийг буддизм маш сайн мэддэг. Буддийхээр бүх юм энерги бас адилхан яг л манай шинжлэх ухаантай адилхан. Бурхан Будда үл үзэгдэх цаглашгүй энергийн орныг ухамсарын квант оршихуйг хоосон чанар гэж нэрлэсэн. Хоосон чанар хэмээх энергийн орн бол бүх юмны мөн чанар мөн болохыг Будда багш нэсэн. Буддийн 10 цагаан буян одоо ингээл зүгээр энгийн шавлд 10 цагаан буян 10 хар нүгэл хэмээх Буддийн ойлголт бол өөр хоорондоо шилждэг үеийн энергийн хэлбэрүүдээ гэж одоо хүртэл ойлгож чадахгүй явж байна шүү дээ. Ойлгож чадаад их юу вэ? 10 хар нүглийг 10 цагаан буян болгол хувирагчуулах нь байна. Эсвэл хайхрамжгүй яг өнөөдөр ихээрээ юу ч мэдэхгүй явж байгаад 10 цагаан буян 10 хар нүгэл гэдэг хар энерги болгол хувирагч байна. Нүглийн энерги. Энэ одоо дорхнол ингэ шилжээ хувирч шүү дээ. Бурхан Будда хүний үеийн энерги мэдээллийг ухтан тултал онгичд судлаад буян нүгэл үеийн үр дараа төрөл буюу хувьсэл мөн удамшил хөгжил хэмээх энергийн хуйлуудыг нээчихсэн. Тэрээр зовлонгоос гэтлэх 800-ыг зөв үйлийг намулсан, үеийн зөв хэлбэлцлийг намулсан гэсэн үг. 800 гэдэг үеийн зөв хэлбэлцгийг хэлж байна гэж ойлгоно. Эйнштейн бүх зүйл аянд байгаа юм байна. Энерги үгээд хамаг хүчээр үндэл байгаа юм. Хүссэн зүйлийнхээ хэлбэлцэл таар цохирвол тэрхүү зүйлээ олж авах нь дамжихгүй. Өөрөөр байж таарахгүй. Учир нь энэ бол философи биш физик гэсэн байна. Энэ хоёр яг л таарч байна. Эйнштейн бурхан багшийн энэ хоёр ойлголт яг таарч байгааг харж байгаа үстэй.
Бурхан багшийнхаар хүмүүний үеийн хэлбэлзэл нь оршихуйнхтай таар зохирч байвал бүх зовлон тасрах юм. Ингээд энэ 8 зөв үйлээр зөв хэлбэлцэх юм бол та ямар ч зовлонгоос сална гэсэн үг. Энэ 8 нь юу гэхээр зөв үзэл үгүй үзэхгүй, зөв сэтгэхгүй, зөв бодол уу ирмэлзэлээр амьдрах, зөв үгээр, зөв үгс чимээгүй суралцж аниргүй дуусах, зөв үйл, зөв ёс суртахуун гэсэн үг, ухамсар сэхээ гэсэн үг, зөв аж төрөл бол зөв амьдрах, байгаа бүхэндээ сэтгэл ханах гэсэн үг, зөв чармайлт. Энэ бол одоо хичээгээ зүтгээд үхэн хатан яаж гэсэн үг биш. Ухамсартай чармайлтаар ухамсартай ажиллаа л гэсэн үг. Зөв дурсахгүй. Энэ нь одоо цагтаа оршиж үлдэх. Өнгөрсөн ирээдүй гэсэн сэтгэлийн хэрэгцээнээс салах нь л ухамсарын хамгийн одоо агуу үйл шүү дээ. За зөв анхаарал гэдэг нь зөв төвлөрөх, зөв бясалгал, сэрсэн хүний үйл. Энэ 8-ыг нь болсон. Хамгийн сүүлд одоо бясалгалд орж байна. Будда багш эдгээр 8 зөв үйлээр хүмүүний зовлон тасарнаа хэмээжээ. Бурхан багш хэлсэн бол тэгэл тасарна шүү дээ. Буруу л бид хийчээгүй юм бол энээс өөрөөр байж болохгүй. Эйнштейн шиг яг ингэж хэлсэн Бурхан багш. Энэ үгээр л тасарна. Гүцээ. Тэгэл барьж бол хэрэгжүүлчих хэлдэг. Учир нь оршихуй хийгээд бурхтын тааллуул дээд өндөр хэлбэлзлүүд юм. Түүнд таар цохирвол Эйнштейний хэлснээр хүссэн зүйлээ олж явна. Өөрөөр ч таарахгүй. Бурхан багш адилхан. Ингээд зовлон тасарна. Гүцээ. Гэхдээ энэ агуу улс ус агуу юм хэлж байна шүү дээ. Баталгаа нотлого гэж зөв шууд хэлж байна. Хүн үйлээрээ өөрийгөө хорон бүр бүтээж байдаг. Өөрийгөө бүтээгч гэж ухаарвал үйлийнхээ нууцыг тайлна. Үйлийн нууц бол хэлбэлзэл юм аа. Өнөөдөр энергийг бүрэн ойлгож чадаагүй ч энэ чиглэлд маш олон нээлт хийгдсэн байна. Гэрэл бол энергийг хамгийн хурдан зөөгч. Гэрлийн энерги нь фотон хэмээх масгүй бөөмөр ширхгээр зөөгддөг. Квантонлоор гэрэл нь бомба долгионы хосмол чанартайг нээсэн. Нобелийн шагналт Макс Планк гэрэл тусахад хар бие илүү халдаг тухай. Хар биеийн хүлээн авч буй захилгаан сорон долгионы хэсэг үрийг шингээдэг идеал бий болохыг мөн хар биеийн цацрагж байгаа энерги нь биеийн доторх хэлбэлзлээс үүсдэг учраас энэ нь маш тодорхой салангад буюу дискрет бүтцтэй байдаг учиртай гэсэн санаа дэвшүүлснээр квант механикийг нээсэн анхны эрдэмтэн болсон. Одоо энэ гэрлүүдийг харж байна. Та нарын нүд анаатай харж байгаа бүх гэрэл энд байж байна. Энэ бол уг нь энгийн нүдээр хардаг гэрлүүд. Гэтэл одоо та нар энэ үнийг анаатай нүдээр харж байгаа шүү дээ. Эннээс сайших гэрлүүдийг бас харж байгаа. Нөгөө цагаан, өнгө, бусад гэрлүүдийг. Энэ ч нь маш холыг одоо харахаар бидний бэлгийн мэдлэмийг нээгдсэн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Эйнштейний энергийн томьёог энд харж байна. Энерги тэнцүү массыг гэрлийн хурдыг 2 зэрэглэж үржүүлнэ. Гэрлийн хурдыг та нар мартаагүй л мэдж байгаа 296,000 км/секунд. За тэр үнийг товчлоод 300,000 км/секунд гэдэг шүү дээ. Секунд нэг ингээд 300,000 км/секунд гэрэл явж байна шүү дээ. За энэ томьёо ёсоор энерги ба масс нь нэг зүйлийн 2 өөр хэлбэр. Энэ бүхэн гэрлийн зөвхөн нэг л тал нь. Одоо шинжлэх ухааны яриад байгаа энэ бол нэг л тал. Цаана юу байгаа юм бэ? Энерги чинь шин чанараасаа хамаарат бүгд ухамсар гэдгийг ертөнцийг янз бүрийн ухамсараар бүтээгдсэн хэмжээсүүд ертөнцийг бүтээдгийг Будда багш нээсэн. Ухамсар бол Буддагийн хэл үгүй хэл юм. Бурхан Будда 2600 жилийн өмнө энергийн хуулийг гэгэрлийн хууль, хүний хөгжлийн хууль байдлаар нээчихсэн. Түүнийхээр гэрэл бол бүх юмсын, түүний дотор хүмүүний бурхан чанар, мөнх мөн чанар юм. Будда багш хүмбэр бясалгалаар массыг гэрэл болгож хувиргах замаар энэхүү бурхан чанараа олж авч бурхан болж болохыг нээж олсон билээ. Энэ тохиолд
Хүн бэлгийн мэлвийн нээгдсэний ачаар нүд аниатай байхад гэрлийн бүхэнгийг ялган харж гэрлийн тайфун буюу хуйлраанд орж өөрөө асар их гэрэл болон хойрч болдог. Энийг та нарыг ихэнх нь мэднэ. Энэхүү гэрлийнхээ ачаар ертөнцийн хаасайг хүрч чаддаг. Иннээс илүү хурд байх чинь одоо гэрлээс илүү хурдыг нь бяцлаглаар бий болгодог юм шүү дээ. Будда багш баар бүх юмсын хоосон чанар хийгээд гэгэрлийн хуйлаа нээгээд ингэж айлцсан байна. Бибээр ертөнцийн бодгол бүртээ нэг чанарт боллоо. Энэ нь Бурхан багш баар орчлон хорвоогийн бүх юмсын мөн чанарыг нээсэн гэсэн үг. Орчлон хорвоогийн бүх юмсын мөн чанар энэ гэрэл. Тийм учраас гэгэрэл гэдэг чинь гэрэл гэсэн үгнээс бүх хэлэнд гаралтай байгаа шүү дээ. За энэ та нарт сүнсний томьёо, Бурханы томьёог харуулъя. Бурхан багш юу нээснийг? Эйнштейний энергийн томьёо түрүү харчлаа. За Бурхан Будда багшийн ухамсарын томьёо энэ байж байна. Энерги тэнцүү массыг за энэ тэг гэхлээр одоо яаж ойлгох юм бэ? Тэгээр үржүүлэх юм биш л дээ. Одоо тэг рүү тэмүүлнэ, гэрэл энерги болж хувирна гэсэн үг шүү дээ. Энийг энерги болгоо хувирчихаас дараа нь юу үлдэж байна? Энерги тэнцүү Си квадрат. Энэ бол сүнс, ухамсар, хоосон чанар, бие үгүй, төлөв, нирван, үнэн, оршихуй, гэгэрэл, бурхан чанар, дао ер нь юу бид олж чадахгүй хэлээд идэгэн тэр бүх юм чинь энэ томьёонд хэлж байна. Энэ бол Бурханы физик. Энерги, гэрэл, сүнс, ухамсар, квант, орон, цөм нэг. Масс болон энерги нь нэг ижил зүйлийн ялгаатай илэрлүүд. Тэгэхээр энэ Эйнштейний тэгштгэл нь энерги болон массыг тэнцүүлж гэрлийн хурдны квадраттад үржүүлдгээрээ маш хэмжээний масс нь асар их энерги болон хувирчулдгийг харуулна. Мөн эсрэгээр. Гэтэл хүн дээр тийм их масс хэрэггүй зүгээр өөрөө энэ үнийг гаргаад авчруулж байгаа шүү дээ. Энэ бол бүр хэтийцсэн шинжлэх ухаан. Тэгэхгүй бид одоо юу гэдэг юм? Бараг оддын дайтай масс болж иж одоо тэр их гэрлийг энерги гаргаж авах нь шүү дээ. Үгүй. Бид суугаад гаргаад авчих. Энерги юм уу гэрэл болж хувирах нь хүмүүнд юун чухал гэж. Бид энд нарны гэрэл, бидэнд нарны гэрэл байна шүү дээ гэх үсттэй. За ер нь бараг 99.9% гэж хэлнэ дээ. Нарны гэрэл бол та бидний хувьд харь зүйл. Бас төр зуурих. Ерөөсөө зүгээр үлэн талхлагтал бид хэдэн хоног наргүй байхтал энэ газар дэлхий бид хүртэл хэцүүж байгаа шүү дээ. Харин өөрийн гэрэл бол мөн чанар маань юм. Мөнхийн дагуул маань юм. Биднээс алхамч холдоогүй дотоод мөн байж байна. Будда багш альджээ. Чи махбодтойгоо ижилсвэл үнэрхгүй. За энэ бол одоогийн шинжлэх ухааны хүн гэгдэж байгаа бид буюу бие махбод энэ 8 тэрбум хүн бие махбод. Оюухантайгаа ижилсвэл арай томорно. За энэ бол эрдэмтэн судлаачд. Ухамсартайгаа ижилсвэл цаглашгүй болно. Энэ бол гэгэрсэн мэргэд. Хүмүүгээс нааш бүх монголчууд 21-р зууны хүртэл үндсэндээ гэгэнтнүүд байсан мэлээ шүү дээ. Гэгэрсэн мэргэд. Эд ухамсартайгаа ижилсэн цаглашгүй болсон хүмүүс байж. Цаглашгүй гэдэг нь бурхан. Бурхан бол өөрийгөө ухамсарын дээд түвшинд хүргэж хөгжүүлсэн хувь хүн. Хэмжүүр нь гэрэл ухамсар. Бурхан Будда гэгэрлийн буюу гэрлийн хойлоо энэ тонхог гэлжээ. Миний бүтээсэн мөр хүн төрлөختний гитлэхгүй мөр болно. Хүн төрлөختний юунаас гитлэгдэх буюу гитлэх вүлээ? Бие махбодоос, оюун ухаанаас, мунхагаас тэр бүхэл эцэстээ ухамсараас итгэдэж гэрлийн мөн чанарт хүрэх юм. Өнөмлөхгүй хоосон чанарт хүрэх юм. Үүнийг буддизмд сансрын хүлээсийг гитэлж цаг хугацааны тойргоос гарч чөлөөлөгдөх гэдэг. 3 ертөнцөөс чөлөөлөгдөн гэсэн. Энийг ганц зэн хийдэг юм шүү дээ. Чөлөөлөгдсөн тэрхүү бодгол буюу сүнс мөнхийн деважин хийгээд бурхны орны харьяатуулах юм. Бүр мөнхийн деважин багтаа. Энэ бол үнэнхүү гайхамшигтай үйл хэрэг. Иннээс гайхамшигтай юм гэж орчлон хорвоод байхгүй.
Эннээс гайхамшигтай шинжлэх ухаан гэж орчлон хорвоод байхгүй. Энэ бол өөрийгөө хорьсон дээрх бүх шоронгоос хэллээ шүү дээ. Бие махбодоос, оюун ухаанаас, мэдлэгээс, түүтгэрээс, харанхуй мөнгөөс бүгдээс нь салхна шүү дээ. Энэ бүх өөрийгөө хорьсон шоронгоос гэтэлсэн үнэмлэхүй эрхчлөө буюу хүний мөнхөрл юм. Хүний хөгжил энд хүрч дуусна. Энийг бүр сайн сонсож явах хэрэгтэй. Сансрын хүлээс гэдэг цаг хугацааны тойргоос сугран гарч дээд диваажин бурхны орон гэгдэгч ухамсарын өндөр хэмжээсүүдэд хүрч төрөл ховсох нь үнэнхүү гайхамшигтай ховслын зам мөн. Үнэнхүү гайхамшигтай ховсл мөн. Ховсл үгээр дуусна. Ийм гайхамшигтай ховслыг хүмбэр гагцгүй хөгжсөн ухамсараар бүтээж болно. ертөнцийг хөдөлгөгч энерги хэмээх тэрхүү агуу хүчний нууц нь юу юм гээд өнөөдөр асуугаа сууцгааж байна шүү дээ. Шинжлэх ухаан. Энэ нууц бол ухамсар. Энерги бол ухамсарын нэг төрөл. Бүх юм энерги гэдэг нь гүн утгаараа бүх юм ухамсар гэсэн үг. Оршихуй буюу орчлон ертөнц бол ухамсарын квант оршихуй, бэлэг бэлгөөний физик орон, төгс бэлгөөний квант орон. Юуны өмнө орчлон хорвоо буюу оршихуйн тухай энэхүү тодорхойлтыг маш тогтож, уншиж, тайлж сурах хэрэгтэй. Квант механикийг үндэслэгч Нобелийн шагналт 9 эрдэмтэн хэдийгээр хоосон чинрыг нээсэн гавьяатаач ухамсарыг огт ойлгоогүй нь одоо ч хэвээрээ байгаа. Ухамсарын квант оршихуй, бэлэг бэлгөөний физик орон, төгс бэлгөөний квант орон бол бурхан Буддагийн ч, Даогийн Луз Вагдын ч, их эзэн Чингис хааны ч бурхан шүтэн юм. Яагаад энийг бурхан чилж шүтэх ёстой гэж? Ухамсарын квант оршихуй, бэлэг бэлгөөний физик орныг шүтэхгүй яах юм? Нэг орчлонгийн нэгдсэн ухамсар гэсэн үг. Бурхад мурхад цөм нийлчихсэн. Энийг шүтэхгүй өөр юу шүтгий? Ухамсартай бүхэн сүнстэй буюу бурханлаг чанартай. Хүн дээр авч ярил ухамсар нь сүнсний олонлог. Бурханы гар хөлгсөнтэй адилхан. Тийм учраас гэгээр хэстэй хувьд тэдэнд 1000 газраас таатах юм бол тэд 1000 газарт зэрэг илэрнэ гэж буддизм үздэг. Ухамсар дэлхийч бурханы оронд ч нэгэн зэрэг байж чадна. Тэр үед хүн хотол зохиолдогч болж хувирна. Ариавол болж хувирна. Ямар ч газраас сонсогдно. Ямар ч газарт нэгэн зэрэг хүрч чадна гэж их багшин хайлдсан байна. Энэ бол хоосон чинрийн асар хүч төдийгүй цаг хугацааны хувьд гэрлийн хурдаас хавьгүй их хурд гэсэн үг. Ухамсар нь гариг ертөнцүүдийн хөгжлийн үзүүлэлт бөгөөд тэдгээрийн хэмжээсүүдийг ухамсар бүтээдэг. Тэгэхээр тэр хэмжээст байгаа оршнолуудын ухамсарын төвшнүүд нийлж хэмжээсийг бий болгодог гэсэн. Хоёрдугаар төвшний төрөлтөн 3 орж чадахгүй. Өөрийгөө ухамсараа хөгжүүлэхээс нааш. Гаргууд ухамсарын хөгжлийн төвшнөөр ялгархва ухамсарын ижил төвшнүүд ертөнцийн хэмжээсүүдийг бүтээдэг. Энэ мөн тэдгээрийн оршнолуудын ухамсарын төвшөнтэй холбоотой. Гэтэл ийм тодорхой зүйлийг агуу хөрх юмнуудаа байхгүй хүнийг ярих хэцүү. Хокон хэмжээс гэдэг тэр оногоо шиг юм хэрэг байгаа бол гэж ярьж байсан юм шүү дээ. Энд ч хамгийн том эрдэмт ингэж ярина гэхлээр бид хол байна да ярина. Бээлийн теоремаар квант механикийн хууль үйлчилж байхад орон зайн бус холбоо байдаг. Одоо энэ үнийг бид мэднэ шүү дээ. Квант механикийн хууль бидэнд яаж үйлчилж байгаа гэхлээр бид ч оюун ухаанаа орхиод ухамсарт оршоод өөр хэмжээст орчиж байгаа учраас одоо энэ орон зай холбоо шууд хаа сайгүй одоо бид чи явж үзэж харж чадж байгаа шүү дээ. Бурхан Буддагийн ч квант механикийн ч тулгуур хууль бол хоосон чанар. Будда багш үнэмлэхүй үннийг таних арга үгүй арга буюу аргаас хитээдсэн төгстэй шинжлэх ухааныг үндэслэсэн билээ. Бурхан Буддагийн арга үгүй арга бол ухамсарын дамжуулалт юм. Арга үгүй арга бол бодол үгүйтэй тэнцв, үйл үгүйтэй тэнцв, үйл үгүй
хоосон чинар бүгд арга үгүй арга. Хүний квант механикийн үндсэн төлөв гэсэн үг. Энэ явж байгаад бүх ном нэг ном болох буюу 84,001 ном болно гэсэн. Хоосон. Энэ үзэл үгүй үзэл оюун ухаанаас хэтийдсэн төлөвийг хэлж байгаа юм. Орон зайн холбоонд ярьж бодож хөчилж хүсч хийдэг зүйл биш. Харин хүч хэрэглэхгүй ухамсарлах үед аяндаа хийгдэнэ. Өөрөөр хэлбэл хоосон чинарын гартлын боломжтой. Хоосон чинар бол оршихуйн төлөв. Ухамсарын квант оршихуйн төлөв нь. Хоосон чинар бол нирван. Бүх хүсэл, эрэл, идэвхжүүлээ сооцорч чөлөөлөгдсөн гэсэн үг. Нирваны эрэл хүсэлж замхран арилсан төлөв. Нирван, бурхан юу байдгийг одоо бүх юм арилсан төлөв. Энэ нь хоосон чинар. Хүмүүн бид виз огцосч биш, сэтгэлч биш, хийж буй зүйл, сурч буй зүйл маань ч бид биш, толгоогоо эргүүлүүлж өөрсдөө гээд итгэж гисэн тэр зүйлч бид биш. Хэрэг өөрсдөө ийм маягаар ойлгох юм бол ухтаа бидэнд оршихгүй байхгүй. Хоосон чинар бол оршихуйн хүмүүний ч ижил мөн чинь асар их хүч юм. Планкийн томьёог хэрэглэн үйлээр энерги нагтыг тооцсноос үзэхэд ширхэг йотонгийн дөрвөлжин йотонгийн хэмжээтэй хоосон орчлонд манай дэлхийн хэрэгцээг хэдэн 10 жил хангах эрчим хүч агуулгадж байна. Өөр тооцоогоор 1 см куб эзэлгүүндх атомын нэгт нь 10-24 зэрэгт грамм бол одоо тэр дэлбэлэл, тэслэл, Нагасаки, Хирошимыг зүйл дуусгацсан юм ийм хүчтэй байхад одоо тэр хоосны нэгт нь бүр 10-95 зэрэгт грамм. Энэ чи бараг 4 дахин илүү байна шүү дээ. Ийм хин 1 см кубд байгаа оршихуйн тэр хоосон бидний хоосон чинарын хүч бол ийм болж байна шүү дээ. Энэ төсөөлшгүй хүч юм. Хоосон чинарыг онсон бясалгачвэр ийм агуу хүчийг эрхшээгч юм. Бодол үгүй, үг үгүй, үйл үгүй, тус үрдэ хоосон чинартай тэнцв. Арга үгүй, арга, хүч үгүй, хүч, бясалгал үгүй, бясалгал, гэгэрэл үгүй, гэгэрэл. Зэрэг арга буюу хүч арга үгүй, арга буюу хүч хэрэглэх бэлэг ухааны нэр томьёонууд нь хоосон чинартай цөм эквивалент тэнцв гэсэн үг. Сэтгэшгүй нүнэн, сэтгэх бүхэн худал, бидний боддог юм бүхэн худал. Энд үнэн гэж нэг ч юм байхгүй. Угаасаа энэ дэлхий дээр үнэн гэж байхгүй. Яагаад гэвэл бидний үнэн гэж байгаа юм өөр юмнаас шилтгаалждаг, өөр юмар үгүйсгчдэг болохоор энд ямар ч үннийг бид олж чадахгүй шүү дээ. Оюун ухаанаар угаасаа энэ хүрэхгүй юм чинь. Тэгэхээр сэтгэн бодохгүйгээр үннийг таних арга зүйн буддаа багшийн сэтгэшгүй сэтгэлгээ юм. Төвний хувьд ахуй бодит бодол санаа бодит биш. Үннийг бодлоос ангид хархан сэтгэлгүй сэтгэлгээ. Энэ нь арга үгүй арга бодол үгүй төлөвтэй энэ тэнцв. Бүх юмыг байгаагаар нь эргэцүүлэл үгүй хүлээж авах нь дундад зам бурхан багшийн. Энэ бясалгал үгүй бясалгал, хэлбэлзэл үгүй хэлбэлзэл юм. Хоёр төл рүү савчлаагүй дунд нь оршихна. Хэлбэлзлийг тэглэлцэнтэй дүйцэх юм. Агуу хууль, онол. Бүгдийг анзааралгүй зөнгөөр нь орох нь арга үгүй төгс арга юм. Бодол үгүй дотооддоо зүрхэндээ орших нь сансар нирваныг тэгш агуулж байгаа хэрэг. Сансар гэдэг нь одоо энэ үл өөрийн ертөнцийг хэлж байна шүү дээ. Нирван бурхан. Энэ хоёрыг тэгш агуулж байгаа хэрэг. Бодол үгүй дотооддоо зүрхэндээ орших нь. Бодол үгүй төлөв нь үйл бүтээхэн хууль, бүтээх хууль, арга үгүй арга юм. Бүх гайхамшиг үйл үгүй үйлээр учрахаас бус аргаар хүчээр бүтээдэг юм биш. Ийм учраас дэлхий дээр бүтээсэн бүх бүтээл хамгийн доод өвчний бүтээл тооцогддог. Хариугүй гэсэн үг. Бодол хийгээд ерөөс бүх хэлбэрийн сэтгэлийн хөдөлгөөн нь асар их хүч мөн. Бодол нь хэлбэрээс хамаарч ямар ч төрлийн хүчийг дээж болно. Уур, амар амгалан аль нь хүч, гэхдээ эсрэг хүч тул гарах үр дүн төр тэнгэр газар шиг үр дүн гарна. Олон жилийн өмнө Америкийн судлаач нөхсөн хүн нохой хоёрын тархины жинг хэмжих туршилт хийгээд
хүний тарих 20-40 грамм дундарсан бол нохойных хэвийн байна гээд. Тэгээд энэ 20-40 граммыг сүнсний жин гэж эндүрсэн байгаа. Энэ оюун ухаан дандаа л эндүрч байдгийг багж нь үнэн заадаг байхгүй юу? Энэ бол бодлын жин юм шүү дээ. Сүнс биш, сүнсний жин биш. Сүнсийг яаж хэмжих юм бэ энэ чинь? Сүнс ухамсарыг хэмжиж чадахгүй дээ л одоо энэ чинь квант механикийн одоо энэ физикийн туршилтууд чи гацсаад байгаа шүү дээ. Ерөөс хэмжих аргагүй гэлсгээл алга болчихдээ. Тэгэл одоо ямар бөөм байсан бол гэдэл ингээл. Нохой бол бодлого учраас нохойд толгой тархитлагын жин дундрахгүй шүү дээ. Харин хоёул сүнс бол хоёуланд нь байгаа. Бодлыг шинжлэх ухааны үднээс баталсан квант механикийг үндэслэгч Нобелийн шагналт Макс Планк, Вернер Гейзенберг нарын туршилт дүгнэлт Будда өгшихтэй яг таарна. Макс Планк хэлж байна. Аливаа юмс зөвхөн хүчний оролцоотойр шийдэг юм аа. Энэхүү хүчний ардталд оюун ухаан өгдөж байдгаа гэж. Вернер Гейзенберг хэлж байна. Бидний харж байгаа орчин бол яг тухайн орчин өөрөө биш, харин бидний аргад харгалзсан л тэр орчин гэж. Энэ хоосон чинарыг таньсан учраас эннээс чинь цааш агуу юм байна гэдгийг одоо энэ хүмүүс мэдчихээрээ бидний харж байгаа орчин чи яг тэр орчин чинь биш ээ. 195% нь тэр хар материага гээд байгаа хоосон гэдгийг л ухамсар тэрнэ. Энийг л ойлгочихвол одоо шинжлэх ухаан бүтэн болчих гээд байна л да. Бодит байдлыг эчиг инхүү ажиглаж буй оюун ухаан бий болгодог юм аа. Ийхүү юмс бидний үзлээр л гажиж байдаг гэж энэ одоо квант механик хоосон чинарыг олсон нээсэн Нобелийн шагналтнууд цөмөөрөө хэлж байна. Бодол бол үзэл юм. Дээрх хоёр суутны үг нөгөө талаас юмсын хоосон чинарыг тайлсан квант тодорхойлт гэж ойлгох хэрэгтэй. Хоосон чинарыг тодорхойлсон бусад мэрэгдийн үгийг ишлээд үзье. Бодол үгийн хоосон чинар төгсдөөд ном бөгөөд 3 цагийн хамаг бурхад түүнээс мэдлсэн. Энэ бол бодол үгүй хоосон чинарын хүчийг ашиглан 3 цагийн хамаг урхтын нэгэн болж бүтэх боломж хосгүй дээд эрдэм гэсэн үг. Бидний хинэн ч ингэж ийм бурхан болж бүтэж болно гэсэн үг. Бодол үгүй хүч зүтгэл чармайлтгүй үлдэх тэрхүү квант оршихуй дэлхий дээр диваажин цогцлоох арга үгүй арга юм аа. Угтаа бол үзэл үгүй үзэл юм. Дараагийн айлдвар бодол үгийн зүтгэл чармайлтгүй үлдэх тэрхүү оршихуй ихмөр зэн юм. Тэнцэлгүй хоосон чинар. Тэрхүү хүчээр бид юу хийж чадах вэ? Үнэмлэхүү үннийг таньж чадна. Одоо бидний тэр янз бүрийн ахуй ойлголт гэдэг байгаа бүх үнэмлэхүү үннийг чинь энүүгээр таньж шүү дээ. Үнэмлэхүү үнэн гэж юу юм бэ? Үл үзэгдэхийг олж хар. Үл сонсогдохыг олж сонс. Үл мэдхийг олж мэд. Үнэмлэхгүй үнэн тэр болоо. Будда. Будда багш альджээ. Сэтгэшгүй сэтг. Тэр нь бодол үгүй. Өгүүлшгүй өгүүл. Тэр нь үг үгүй. Үйлээ сэтгийцнийг үлдээдэх. Тэр нь үйл үгүй. Эдгээр нь цөм үйл үгүй үйл мөн. Үйлдэхгүйгээр үйлээс хитийцснийг бүтээх нь Буддагийн эрхшээгч хоосны агуу хүч юм. Үннийг бодлоос ангид харах нь сэтгэшгүй сэтгэлгээ юм. Бурхан багшийн сэтгэлгээ. Энэ бол сэтгэшгүй сэтгэх арга. Энэ бол хоосон чинар юм. Ухамсарын хөгжлийн оргил юм. Чинхаа багш альдж байна. Ядчил ганц секунд үзэл бодлоо хүлээрээ цэвэр ариун байх юм бол тэр цагт хамаг сахиус бурхад сахиусан тэнгэр рүү таныг дэмжиж туслах болно. Тэр агшинд ертөнц бүхлөөрөө таних болж орчлон ертөнцийг хаанчлаг хэмээн танд хаан ширээ хүрчнэ. Үг хэл үзэл бодол үйл ажиллаараа цэвэр ариун байх гэдэг нь үзэл үгүй, үг үгүй, үйл үгүй хэлж байна. Энэ хоосон чинартай цөм дурвны эквивалент. Тэнцүү. Хүсэл нь харин буснуулагч хүч учраас байдаг бол хоосон бүтээгч хүч. Хүсэл бодол байх юм бол энэ бол үйл бүтээхийн хүч.
5 минут л тархиа хоосолж тэгвэл та миний багш болно гэж Шанхай багш альцсан байна. Тэгэхээр энэ бол бас нүсэр ажил байна шүү дээ. Хоосон чанарын тухай сонсох нь их хувь, ойлгох нь агуу хувь, ухаарах нь онцгой хувь ирвэл харин хоосон чанарыг онох нь игнэшгүй хувь ирвэл энэ төгсчлөлт болоо. Шанхай багш альцсан байна. Хоосон чанарыг бие хэл сэтгэлээр онох үед бүх юм Бурхны тааллаар бүрэн төгс хэрэгжиж эхэлнэ. Бүх юм хоосон чанартай. Мөн үг өөрөө хоосон чанартай. Хоосон чанарыг онсноор дөрвөн цаглашгүй хүч ил турн цугларч таны цаглашгүй мөн чанар илэрнэ. Эдгээр дөрвөн цаглашгүй хүч нь асархгүй, нэгүүлсэхгүй, баясахгүй, үл хайхархгүй болоо. Энэ асархгүй, нэгүүлсэхгүй хайр чинь нэг л зүйлүүд шүү дээ. Асархгүй хайр энд бас энэ хоёр чи хоёул асархуйч хайр, нэгүүлсэхүйч хайр, баясахгүй, үл хайхархгүй энэ дөрөв. Энэ дөрвөн их хүч зэрэгхэд бэлэг танхай болно гэж Шанхай багш альцсан. Хоосон чанарын номыг анхааран сонсох нь одоо та нар ингээ анхааран сонсож байхад 10 галвын турш өглөг шагшаавад хүлцсэнгүй хичээнгүй самади брамидыг дадуулан бүтээснээс илүү буйны чуулганыг хураана. Гэтэл 10 галвын турш хоосон чанарын номыг бусдад номлосон буян үүнээс ч их. Гэтэл энэ нь хоосон чанарыг ганцхан секунд бясалгасан луга харьцуулахад өчүүхэн баг. 10 галвт харал да. Өглөг өгөөд л одоо тэр номоо дадуулаад л самади брамад хичээнгүй холцсонгүй дадуулаад энэ зүгээр хоосон чанарын номыг номлж 10 галвт номлосон үнийхээс бага. Гэтэл 10 галвт номлосон буян мөн ч их байна да. Ганцхан секунд бясалгачхад тэрнээс хол илүү харьцуулахад бүр өчүүхэн гэж биш 10 галвт номлосон буян. Зоопа Эренбүчи альцсан байна. Хоосон чанараас хүчтэй нүгөө, хоосон чанараас илүү бүтээгч гэж үгүй. Харамсалтай нь хүмүүс тэрхүү хоосныг дүүрэх гэж бодсоор, ярилсаар, үйлцээр яваад устгаа гэж луул багд альцсан байна. Оошо багшийн нэг тийм юу вэ л дээ, бид хүн ер нь өөрийгөө таньж чадлаггүй. Явлаа таньж чадахгүй. Яаж өгдөг үлээ ер нь бид чинь зүгээр тэгэл одоо мэдэхгүй бид ч одоо үнэндээ хүн биш юм чи одоо юу ч биднээс хэвсэх үү. За тэгэхээр түрүүний ярьсан ширхэг йотонгийн хэмжээний тэр их юу юм уу? Эсвэл атмын цөмийн нягтаас илүү тэр сансрын их хоосны хүчвэл хүчилсэн яг энэ луузвагдын бас энэ хоосон чанарын тухай буддийн сургаалтаа яг таарч байгааг харж байгаа үз. Хоосноос илүү хүчтэй юм байхгүй, хоосноос илүү бүтээгч гэж үгүй. Яг гүн бэлгийн мэлмэгээр ингэж одоо өнөөдрийн шинжлэх ухаантай авцалдуулна гэж ирнэ. Энэ луузвагдын бэлгийн хараа алдаагүй юм штэ. Ямар ч алдаа алга. Бурхан багшийн бэлгийн хараа ямар ч алдаагүй яг хоосон чанарыг яг одооны шинжлэх ухааны хэлээр номлосон байна шүү дээ. Тэгээ атмын нагт Индград ирлээ. Тэр 1919-12 зэрэгт хоосон чанар. Үүнд чинь нэг цэгийн төдийл матери байна шүү дээ. Атом гэж байгаа хамгийн нэг юмнаас цэгийн төдий матери олдох нь шүү дээ. Тэгэхээр бидний харж байгаа юм төмөр худлаа. Энэ үнийг тэр одоо 9 Нобелийн шагналтыг хэлж байна шүү дээ. Бодлоос л өөрийгөө хамгаалж хамд өөр хийх юм байхгүй гэж Рүми богд альцсан. Бидэнд ганц л ажил Рүми богд оноос. Бодлоос л өөрийгөө хамгаал. Бидний бодитгд үздэг ойлголт буруу болох тухайд буддийн ба квант механикийн байр суурь давцдаг. Энд би квант механик гэдэг нь анхал нээснийг нэр томьёогоор ярьж байгаа. Одоо квант физик гэдэг болсон юм шүү дээ. Тэгэхээр дорн дахны онолоор орчлон хорвоогийн нийт атомтер ердөө 0.05%. Бусд нь энерги. Квант механикийг үндэслэгчдээ нэг Нобелийн шагналт Вольфганг Паули материалын ертөнцийг бүрэн тайлахаас нааш ертөнцийн тухай хуурмаг төсөөлөлд
одоо хоосон чинарыг нээсэн улсууд хэлж байсан мөрөөл материалын ертөнцийг бүрэн тайлхаас нааш энэ үнийг гэж харж чадв шүү дээ. Энд чи бидний харж байгаа юм чи материалын ертөнц тэр чигээрээ биш байна шүү дээ. Бид чинь зүгээр тусгал хараад байна шүү дээ гэж. Үзэгдэл хараад байна шүү дээ гэдэг. Энэ материалын ертөнцийг бүрэн тайлхаас нааш ертөнцийн тухай хуурмаг төсөөлөлд математик овмыг хэрэглэж болохгүй. Орчлон хорвоо ороод юмсын 99.9% нь хоосон чанартайг ойлгохоос нааш материалын ертөнцийг бүрэн тайлж чадахгүй. Мөн юмсын харагдаж үзэгдэх бодит байдлыг эчиг ертөнцийн тухай хуурмаг төсөөлөл гэж Нобелийн шагналт Паули хэлж байна. Төрөүний хоёрын юу бас л тийм байсан шүү дээ. Есүлингийнх нь ном л энэ. Бидний бодит гэж үздэг ойлголт буруу болох тухай мөн хоосон чанарва бие үзлийг квант механикийг үндэслэгчдийн нэг Нобелийн шагналт агуу Шрёдингер энэ тайлбарласан байна. Би цонхонд орох модыг харж байгаач бодит байдал дээр энэ модыг харахгүй байна гэж баталж болно гэж шууд. Учир нь би зөвхөн энэ модны тусгалыг л мэднэ. Надтай зэрэгцэж зогсоод харж байгаа хүн өөрийн модыг би өөрийнхөө модыг л харна. Нэг үгээр бол өөрийн тусгалыг л харж байгаа юм. Гэсэн хэдий ч бид мод дангаараа байна гэж мэдэхгүй. Хүн бүрийн тусгал өөрийн бие үзэлдэл үндэслэдэг юм аа. Наад бие үзэл чинь хамаг юмыг одоо бодиттой ийм байх ёстой, тийм байх ёстой зүгээр өөрийнхөө үзлээр ингэж байгаа болохоос яг үнэн мөнийг бол наад бие үзэл чи мэдэхгүй. Тийм учраас бид төсөөлөлд автчихвал байна гэж ярьж байна шүү дээ, хэлж байна. Тэгээд одоо агуу Шрёдингер хэлж байна. Амьд материйн физикээс давсан шинэ маягийн хуульд сахарт нэг төсөөлөх нь зөвөө. Хоосон чанарыг нээсэн учраас одоо эн чинь хоосон чанарын хуулийн захирагдахаас биш өөр физикээс давсан хууль нь хоосон чанарын хууль. Бидний энэ хуулийн захирагдахгүй юм байна. Хүнч захирагдахгүй, хоосон чанартай бүхэн захирагдахгүй гэсэн байна шүү дээ. Тийм учраас одоо хоосон чанарыг таньсан бол бүхнийг таньсан гэсэн буддийн мэрэгэн сургаалыг квант физик механикийг үндэслэн агуу эрдэмтэд ингэж баталж байна. За бясалгал. Бясалгал бол гэгээр арга хэрэгсэл биш. Бясалгал гэдэг нь өөрөө хөдөлмөрлөн гэсэн үг. Дэлхий дээрх хөдөлмөрийн үр дүн буюу аливаа нэг үйлдэлийн хүч чармаалтын үр дүн зөвхөн дэлхийн ертөнцийн бүтээгдэхүүн байх бөгөөд материалын ертөнцийн хүрээнд л оршино. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүчээр хийсэн бол энэ бол ертөнцийн бүтээгдэхүүн бол таач өөрөө ертөнцийн бүтээгдэхүүн сансрын хүлээс нь чөлөөлөх тухай ярих хэрэггүй гэсэн үг. Эндээ л их л сайн дэндээ үлдэнэ. Материалын ертөнцийн л бүтээгдэхүүн. Харин зэн бясалгал бол бясалгадаггүй бясалгал, зүдрэхгүй бясалгах арга юм. Манай арга үгүй арга бол хөдөлмөрлөх хэрэггүй, чармаах шаардлагагүй, мөн чанартай зүгээр сууж байгаад л өөрийн төгс дээд хүчээ тань мэдж байгаа хэрэг юм гэж Шанхай өгшөөлсөн. Хүний тархинд дэлхийн цахилгаан холбооны хоногийн бүх импульстэй тэнцүү хэмжээний долгионы функцүүд үүсдэг гэж судлаачид үзэж байгаа юм. Энээс гадна одоо дурын агшинд хүний тархинд 100,000-аас 1 сая химийн орвол явагдаж байдаг байсан. Тэгэхээр тархин дахь тэдгээр долгионы функцийн зохион байгуулалтаа нуралтна. Дэлхийн бүх холбооны одоо импульсийг цөмийн нэг зэрэг нураана гэсэн үг болж шүү дээ. Нуралтан сэтгэхүй оюун ухаанаас ангижирсан тэр үе юм. Ухамсарт ингэж хүрдэг, оюун ухааныг ингэж тэгэлдэг, ингэж оюун ухааны цаана гардаг. Үүнд ямар ч хүч оролцохгүй, манай бясалгалаар ямар ч хүч хэрэггүй. Оюун ухаанаас ангижирч байж л бид ухамсар төрнө. Зэн буддизм нь тэнцэлгүй хоосон чинар, бодол үгүй, үг үгүй, үйл үгүй, чармаалт үгүй, хоосон чинар, арга үгүй арга юм. Зэн бясалгач бол дээр өгүүлсэн хоосны бүх хүчийг эрхшээгч нэг юм. Энэ энергийн хурдуудын нэгэнд 30 секунд төвлөрөхөд энэ одоо Йохананда богдын үг. Оюуны хөгжлийн замд ус даргаар 1 жил шаарддаг амжилтанд хүрч болно гэж.
Энэ аргыг 8 цаг хэрэглэхэд энгийн оюуны хөгжлийн 1000 жил. Харин 3 жил хийвэл энгийн хүн 1 сая жил зарцуулах үр дүнд хүрнэ гэж. 29 жилийн эрчимтэй судалгааныхаа дараа доктор Хоукинс дараах дүгнэлт үр дүнд хүрсэн байна. Шүүмж шүүлт буюу үзлээс ангид өөдрөг давтамжид хэлбэлцдэг ухамсарын өндөр түвшинд төрсэн ямар ч хүн бага түвшинд хэлбэлцэж буй 90,000 хүний сөрөг эрчмийг тэнцвэржүүлдэг. Сэвэр хайр талархлын давтамжид хэлбэлцдэг ухамсарын өндөр түвшинд төрсэн бүх амьд оршихуйг хүндэтгэн үздэг хүмбэр бага түвшинд хэлбэлцэж байгаа 750,000 хүний сөрөг давтамжийг тэнцвэржүүлдэг. Гэрэл гэгээ аз жаргал амар амгалангийн давтамжинд хэлбэлцдэг ухамсарын өндөр түвшинд хүрсэн ямар ч хүн бага түвшинд хэлбэлцэж байгаа 10 сая хүний сөрөг эрчмийг хор хөнөөлгүй болгодог. Инэрл нэгүүлслийн давтамжид хэлбэлцэж буй ухамсарын өндөр түвшинд хүрсэн тэдний биеэс чанагс сэвэр сүнсээрээ байгаа бүх зүйлтэй нэгдмэл ямар ч хүн бага түвшинд хэлбэлцэж байгаа 70 сая хүний сөрөг эрчмийг тэнцвэржүүлдэг гэсэн судалгаа гаргасан. Ер нь бас их дэжгүй судалгаа энэ харин нэг харагдж байгаа юм. За түрүүн хэлсэн Шрёдингер амьд материнд физикээс давсан шинэ маягийн хуулинд захирагдах нь зөв төсөөлөх ёстой гэж. Энэ ямар хууль вэ? Энэ бол зэн буддизм ба квант механикийн тулгуур хууль болох хоосон чанар. Яагаад амьд материнд физикээс давсан шинэ маягийн хуульд захирагдах ёстой гэж. Түрүүн хэлсэн хүмүүн бид бие зогцос юу ч биш. Энэ харж байгаа юм чинь бид биш. Ухтаа бидэнд оршихгүй байхгүй. Хүмүүн бид уг мөн чанараар ис оршихгүй юм. Нөгөө талаас нь авч үзэх юм бол хүн хэмээх ис оршихуйбэр хоосон чанарын агавд агартвал оршихуйтай нэгдсэн оршихуй юм. Иймээс амьд матери болох хүмбэр физикээс давсан шинэ маягийн хууль буюу хоосон чанарт захирагдах ёстой. Гейзенбергийн тодорхойгүй зарчим бол хоосон чанараас өөр юу ч биш. Будда багш хэлж байна. Хуран үлссэн юмыг тоолж хэмжиж болно. Хуран эс үлссэн оршихуй тоолж хэмжих аргагүй. Энэ бол Гейзенберг Будда нарын тодорхойгүй зарчим буюу хоосон чанар. Квант механикийн тулгуур хууль нь хоосон чанар. Орон зайн холбооны холбогч нь сүнсний үзүүлэлт болох ухамсар. Энэ квант механик бол оюун ухаанаас хэтийдсэн ухамсарын шинжлэх ухаан гэдгийг харуулж байгаа юм. Энэ квант механик буюу физик зэнд хүрч очиж байгааг харуулж байгаа юм. Одоо ухамсарыг олж хул болчих гээд байна. Гэвч квант механик ухамсарыг ойлгоогүй л байна. Хурж эвдэрх биетэн бүгдэд бурхны мөн чанар байгаа. Тэгэхээр бүх юм бурхан мөн чанартай. Чулуу молуу энд орж шít хурж эвдэрдэг бүх биетэн цөм. Энэ дагууд бүх юм сүнстэй, сүнс нь олонлог ус нэгэн бүхэл. Сүнсний үзүүлэлт нь ухамсар, иймээс ухамсар олонлог. Орон зайн холбоо ухамсар. Орон зайн холбоо байж болохыг гэрлэхээс илүү хурд байж болохыг Ирландын эрдэмтэн Джон Стюарт Билл анх нээсэн. Биллийн теоремоор ширээн дээр байх А бөмбөг цагийн зүүнний дагуу эргэлдэж эхэлвэл нөгөө болонд байгаа Б бөмбөг цагийн зүүнний эсрэг аяндаа эргэлдэх болно. Хүний ДНХ буюу дезоксирибонуклеины хүчил болон түүнээс тасалж авсан хэсэг суур багцыг холхоон тусгаарлчаад эзнийх нь сэтгэлийг тэнд хөдлөхөд ДНХ хүчлээс салтарсан туяаны давтамж эрчим нь давхцаж байгааг физикийн туршилтаар баталсан. Хэсэг сармагчид заасан дадлыг тэртээ алсад байгаа сармагчнууд сурчсан байсан. Фотосинтезийн явцад ургамал квант холбоо ашигладаг болохыг 10 жилийн өмнө тогтоожээ. Тэдний шингээсэн фотонууд нь энерги болж хувираад хромофорын бүлгүүдэд нэгэн зэрэг тархдаг буюу уураг шим дижил болж хувирдаг тэрхүү хэсэгт хүрэхийн тулд энерги нь төгс байршилд байгаа хэд хэдэн замаар нэгэн зэрэг илгээгддгийг мэдсэн байна. Ургамал ингэж л амьд үлддэг гэж үзжээ. Яг энэтэй адилхан юу бол Беллийн
теоремсаар бөөм бүхэн орчлонгийн бөөмүүдтэй ямар ч энерги зарцуулахгүйгээр агшин зургийн холбоо тогтоосомоор нэгдсэн том систем үүсгдэг ба атомын бүрдэл болох игэл бөөмсийн нэгэнд гарсан хувирал бүхэн нь орон зай цаг хугацааг давж бусд бөөмс нөлөөлдгийг тогтоосон. Энэ үнийг бид хийгээ сууж байгаас та бяцлаглаар. Тэрээр орон зайн бус холбоотой үзэгдлүүдийг хүлээн зөвшөөрсөн Эйнштейн подоолсох Розны квант эдрэ ёсоор үл үзэгдэх харилцаа буюу алслагдсан бөөмсийн хооронд нарийн холбоо байж болохыг судалж алсад буй бөөмс дэх хувирал нь бусад бөөмсийн орныг өөрчлөх нөлөө үзүүлдгийг нээсэн байгаа юм. Яг Эйнштейн бол амьддаа нээж чадаагүй. Энэ нь одоо саяхан батлагдсан юм. Зүгээр хэмбэл биел бол баталчихсан. За биелийн тэр төхөөрөмжөөс гарах хоёр бөөм ингээд синхрон гаралтай корригант буюу ижил долгионы фазтай ийм хоёр бөөмийг гаргаж явуулчихаар тэгээд тэдгээрийг хоёр тусдаа сувгаар илгээгээд аль нэг сувгаас мэдээг нь таслан авахар оролдвол уялдаа холбоо тэр дороо тасарч бөөмс хоорондын холбоо тасрах тэр мөчид мессеж нь устчих байгаа. Энэ үнийг одоо яаж энэ холбоонд ашиглах вэ гэж судалцгааж байна шүү дээ. Дэлхийд 600 гэрлийн жилийг туулж ирсэн хоёр одны туяаг задлж өөр туяатаа сүлэлдүүлэхэд ижилхэн мэдээлэл агуулж байсан батлагдсан. Нэгийг нь бас өөр туяатаа сүлэлдүүлж хувиргахад нөгөөх нь хичнээн алс байсан ч ижилхэн хувирдгийг тогтоосон байна. Одоо тэрүүний хэлдэг Вольфганг Паулийн хоргийн зочин ёсоор Нобелийн шагналт электронууд орбитуудаар хуваарлагдхдаа аль бага энергитэй чөлөөт орбитыг эзлэн байрших сонирхолтой байдаг. Атомуудын хувьд доктортой байхыг хүсэх нь байж болох хамгийн бага энергийн төлөв рүү тэмүүлэх нь ертөнцийн жам гэж үздэгч энэ чухамдаа тэдний ухамсарын илрэл юм. Нейтрон атомын доктортой байх хүслийг хангадаг. Өглөх системсээр атомууд өөрийнхөө протоны тоотой ижил тооны нейтроныг агуулдаг. Тухайн атом хүндрэх тусам нейтрон нь улам илүү болж өөрчлөгдөнө. Учир нь атомын цөм хүнд болох тусам докторгүй болж эхэлдэг учраас тэр олон тооны протоныг тогтоон барихын тулд илүү олон нейтрон хэрэгтэй болдог. Атомууд доктортой байхын төлөө протон нейтроныхоо тоог тэнцвэртэй байлгахын төлөө янз бүрийн арга хэрэгэлдэг. Протоно нейтрон болгож хувиргана, эсвэл нейтроно протон болгож хувиргана, хүсэхгүй байгаа нейтроно зүгээр л гаргаа шидчих. Атомын цөм хүнд болсноор докторгүй болж задрал явагдаж эхэлдэг тул атом нь цөмдөх бөөмсөөс энэ тохиолдолд цацж эхэлдэг. Энэ бол цацраг гэдэг. Энэ бүх нотлогоонууд бөөм ухамсартайг нотлоод байхад бид харахгүй байж байна. Энэхүү зүй тогтол нь Эйнштейн нарын нэрлсэн бодилсон бөөм юм уу квант эдрээ огтхон ч биш. Харин ухамсартай бөөмийн квант үзэгдэл гэж үзэх ёстой. Бөөмийг нэрэг зарцуулахгүйгээр ихшин зур орон зай цаг хугацаанд шилжүүлэх далд холбоо нь ухамсар. Ухамсар нь материалын ертөнцид ч орон зайд ч цаг хугацаанд хязгаарлагдахгүй бөгөөд бүх юмсээ мөн чанар юм. Эйнштейний харьцангуй онолоор атомын бөөмс гэрлийн хурдаас илүү хурдтай хөдлөх боломжгүй. Гэтэл Биелийн теоремоор гэрлийн хурдаас илүү хэт өндөр хурд байж болохыг зөвшөөрсөн одоо нотлогдож байна. Зөвхөн бяцлагчд бол энэ тэргүй ойлгомжтой шүү дээ. Юу гэрлийн хурдтай бүр зүйрлэхийн аргагүй сиг квадрат болчиход байгаа шүү дээ. Мөргөл залбирал даатгал талархал даган баясах аврал дуулах зайнаас эмчлэх бэвинэ зайнаас мэдэрч аврах хаа нэгтэй буюу хин нэгэнд тохиох зүйлийг өөрчилж мэдэх багшийн ачаар шав зайнаас аврагдах зэрэг амьдрал тохиолдог олон үзэгдэл нь ухамсарын өөр нэг квантал юм. Нэгэнд нь үйлчлэхэд нөгөө биетэн дагалдах үзэгдэл бол орон зай цаг хугацаанаас үл хамаарах ба хоорондын зай нь хичнээн километр бүр гэрлийн жилийн зай байсан ч хамаагүй явагдаж л байдаг. Ийхүү хоёр биет хоёр ухамсар агшин зур холбогддог. Тийм учраас энэ залбир мөргөл даатгал
даган баясгын тэр ч одоо дандаа ухамсарын процесс шүү дээ. Дээд ертөнцид өнгөрсөн одоо ирээдүйн цаг нэг дор оршихва ухамсарыг ашиглан хүн өөрийнхөө болон хамаг амьтны 3 цагийн буйнд даган баясах өөрийгөө дээд хөтөнд даатах зэрэг нь туйлын боломжтой хамгийн сайн арга. Австрийн физикч Антон Цайлингер квант сүлдэнийг ашиглан шинэ технологи бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Бодит жишээ нь квант телепортац буюу квант төлөвийг нэг газараас нөгөө газар руу шилжүүлэх боломжийг судалж байгаа юм байна. Одоогоор зөвхөн квант төвшөнд л хэрэгжиж байгаа хэдий ч огт боломжгүй бол биш гэж үзэж байгаа юм байна. Төвний өөр нэг судалгаанд квант мэдээлэл, тухайлбал квант криптограф буюу мэдээллийг нэг газараас нөгөө газар руу аюулгүй дамжуулах асуудал. Одоо бид энэ үнийг хийгээ сууж байна шүү дээ. Эндээс Америк, Герман, Япон хамаагүй. Хятадын Цинхуа их сургууль, Нанкины харилцаа холбооны их сургуулийн судалгааны баг квант телепортац. За хоромхон шилжилтийн туршилтыг тойрог хэлбэртэй 2 км урттай шилэн кабелаар 500 м зайд дамжуулсан ба яванда хэдэн километр зайд дамжуулах асуудлыг судалж байгаа юм байна. Судлаачид бөөмн асар хол зай тусгаарлагдсан ч нууцлаг байдлаар холбогддог квант эдрийг ашиглан мэдээллийг интернетээр шууд дамжуулсан мэдээ сайхан гарсан байна. Энэ зургийг одоо харж байна. Тэгэхээр квант сүлдэн хэдий бодитойч гэрлийн илүү хурдтайгаар мэдээлэл дамжуулахад болох хэсгэд судлаач саяхны хүртэл эргэлж байсан ямар ч асуудал биш болоод байж байгаа юм байна. Харин Монголын судлаач эрдэмтэн бид гэрлээс хавьгүй их хурдаар мэдээллийг алсын зайд дамжуулж байгаа нь бид олон жил дамжуулж байна шүү дээ. Ухамсарын квант дамжуулалтыг нээж олсны ач тус юм. Яг одоо энэ харж байгаа юу бидэнд болж байгаа. Зэн буддизмд бясалгаж биш их багшийн хүчээр гэгэрнэ гэдэг энэ. Одоо юу ч гэдгийг энийг багш шав гэж үзье л дээ. Багшийн ухамсар гэрэл нөгөө талд яг энэ зураг дээрх шиг байдлаар асар хурдаар хурч очдгийг харж мэдэрдэг шавнар олон байгаа. Бид онлайн сургалт бясалгалыг ухамсарын дамжуулалтын ачаар хийж байгаа юм. Бид ухамсарын дамжуулалтын квант технологиг нээж ашиглаад олон жил болж байгаа ба олон мянган хүн ач тусыг үзчихээд сууж байна. Хавдраад бүх төрлийн өвчнийг хүн өөрөө бие дааж нэгэн зэрэг эмгүй эмчлэх, бие махбодын дотоод энерги хийгээд сансрын ба газрын эрчмийг өвчний эмчилгээнд зориултаар хувиргах механизм болох хувиргах. Хүний биед асар өндөр температур үүсгэж хавдар хийгээд вирус өвчнийг өтөр ангаах, дархлааг сайжруулах, бүх төрлийн хүйтэн өвчин, эрхтний хөрөлтийг эмчлэх, хавдар бусад төрлийн хийм ба хүйтэн өвчнөөс урьдчилан сэргийлэх, ерөөсөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх квант технологиудыг бид нээж асар үдэнтэй ашиглаж байгааг та бүхэн ихэнх нь мэдж байгаа. Зөвхөн бүх өвчнийг эмгүүгээр нэгэн зэрэг эмчлээ зогсохгүй бүр ухамсараа нээж гэгэрч байгаагаа та бүхэн мэдж байгаа. Эдгээр квант технологиудын онцлог нь хүн гүн бясалгалаар оюун ухааны төлөвөөс ухамсарын төлөвт шилжих явдал. Ийм учраас энэ цаг ордог. Одоо гиптрийн хүн нэг эмчилгээгээр босоод ирэх өөрийгөө босгох жишээ нь. Ингэснээр одоо эмчилгээ өөр хэмжээст өрнөж байгаа хэрэг. Ийхүү эмчилгээ язгуураа дотоод үнцний боловсрал, сэтгэлийн, ухамсарын боловсролыг хүн асар богино хугацаанд олж авч өөрөө асар богино хугацаанд өөрчлөгдөж байгаа. Сургалт боловсрал, эмчилгээний квант технологиуд бий болоод олон мянган хүн үр шимийг хүртэж өөрийгөө өөрчилж амьдрал ах ажил төрөлдөө тэр даруй өөрчлөлт үлэмж дэвшил авчирцгааж байгаа нь та нар өөрсдийнхөө жишээн дээрээс мэдж байгаа. Квант сүлдэн хэдий бодит ч гэсэн гэрлээс хурдаар мэдээлэл дамжуулах боломжгүй гэсэн үзэл буддийн хуулиарч биелийн теоремарч үгүйсэгдэж байна. Боломжтой. Зэн энгийн ойлгомжтой тайлбарлал бусдын хэлэн цэнэглийг хараад авахгүй гээхгүй.
Үл хэрэгсэн тоохгүй орхиж сохор юм шиг дүлий юм шиг. Хурам мэдхүү буюу бодол дүгнэлт үүсэхгүй. Сэтгэл нь хоосон мэт байх нь бэлэг Брамадын арга үгүй арга, бяцлал үгүй бяцлал юм. Дэлхий дээр Диваазын зохицлох арга бол энэхүү арга үгүй арга юм. Зинг олж харсан анхны магадгүй сүүлчийн эрдэмтэн бол Швейцарын нэрт сэтгэл зүй шагсан Карл Густав Юнг. Тэр хэлсэн байна. Зэн бол буддизмээс төрсэн хамгийн гайхамшигтай зүйлүүдийн нэг. Зэн нэн үнсэнтэй олон талаараа дорны хүмүүс заяагдсан хамгийн гайхамшигтай оюуны хишиг мөн гээд гүн ухаан судлаачид бид гаднаа амьдралтай ямар ч холбоогүй тань мэдхүйг судалдаг. Өрөндийн цар хүрээнд Сатори гэгдэх гэгэрэл байхгүй. Баруун гэж байна шүү дээ. Баруунд. Энэ бол дорныхны мэдж хийдэг зүйл. Зинг судлахаас өмнө уул ус. Харин сайн багшийн ачаар зингийн үнэн гэлсэвэл түүний хувьд уул биш, ус биш болно. Сүүлд нь тэр үнэхээр Сатори буюу амар амгалан төрсөн хойно уул дахин уул болж ус дахин ус болох юм. Тунч олон эрдэм ухаантай хүмүүс зуунаар амьдрал бүтээлээ зориулсан шашны хөдөлгөөн байж байгаа нь л иймэрхүү гэгэрэл мэтийн сэтгэл зүйн үйл явдлыг шинжлэх ухааны хүрээнд судлахаар оролдох хангалттай шилтгаан юм гэж гайхамшигтай айлдсан байна. Тийм ээ. Буддизм бол ямар тач орчин үеийн шинжлэх ухаанаас сул давсан бүхэнд ойлгомжтой тул судлахгүй орхих нь үнэхээр алдсан юм. Карл Юнг үүнийг ийм тодтогсон байна. Дорны сэтгэлгээ бол бидний мэддэг сэтгэхгүй бишээ, сэтгэшгүй сэтгэлгээ. Үхэл амьдралыг гэтлэх хууль гэж байдаг орчлонд. Энэ нь Ариавалын номын цагт гэрэл аялгауны бяцлал хэмээх зэн буддизм юм. Энэ бол цор ганц нууц. Бүх төрөлтнүүдийн мэдж байх ёстой цор ганц нууц мөн гэж төгсгөөс их хүчин хаагш ялцсан. Зингийн хүч ба нууц нь юу юм бэ? Агшин зур бэлгийн мэлмийн нэгдэж гэгэрнэ. Агшин зур бурхан болж бүтнэ. Хамаг эмтнийг бурхан болж бүтчихэд зингийн бурхан буюу зингийн шавбал хамаг эмтнийг гэтлэгнэ. Бүхий л орчлон ажиллана. Ийм ерөөсөө одоо тэр төсөөлшгүй агуу одоо юу гэдгийг да тэнслэгүй хөлгөн гэдэг юм уу, цаглшгүй хөлгөн гэдэг юм уу, дээдийн дээд хөлгөн юм. Цаг хугацаа орон зай дэлхийн ертөнцийн зүй тогтлоос яаж ангид орших вэ? Бодлогын хоосон чинар. Энэ нөхцөл цаг хугацаа орон зай дэлхийн ертөнцийн зүй тогтол бидэнд хамаач байхгүй. Энэ зүй тогтлоос ангид оршиж чадна. Сэтгэлээ ажиж бол нууц өөртбийг олж үзэх болно гэж 6 дугаар үеийн зингийн их багш Хүнэн богд айлцсан. Сэтгэлээ л аж. Нууцаа өөрөө олж мэднэ гэж. Бүгдийг анзааралгүй зөнгөөр нөрөх нь арга үгүй төгс арга юм. Ахаад энэ үнийг сайн анхаарч тархинда хадаж яв. Бүгдийг анзааралгүй зөнгөөр нөрөх нь арга үгүй төгс арга. Үл хэлбэлзэхгүй. Аргаар аз жаргал төрөхгүй, аргаар гэгэрэхгүй, гагцгүй арга үгүй аргаар бүх юмтай болно. Үнэн зам өргөж энэ юм. Ухамсартай харьцуулахад бусад бүх юм өчүүхэн дуураймал гэж Эйнштейн хэлсэн. Энэ ачуу энд нэг юу алах яатсан шиг. За яг энэ хиний Эйнштейний үг. Яг ухамсарыг олоогүй ч гэсэн бяцлагсан хүний хувьд ямар ч гэсэн ухамсартай харьцуулахад бусад бүх юм өчүүхэн дуураймал тэгвэл нөгөө агуу энергийн тамга одоо агуу нөгөө харьцангуй онл монлоо чинь өчүүхэн дуураймал гэж хэлж чадж байна шүү дээ. Энэ ухамсарын үнцнийг Эйнштейн мундаг тодорхойлсон байна. Самади. Будда багш аль нэг туйлд автахгүйгээр гаднаач дотрооч бүрэн ухамсарлаг байх нь зөв самади гэж айлцсан. Дотоод ухамсарын чинь гэрэл туяарч. Тэрхүү гэрлэр гадна тал чинь дүүрэх учиртай. Ингээд л одоо нүүр царай чинь гэрэлтэй дэрж байгааг та нар мэдж байгаа шүү дээ.
Энэ зөв самади, зөв бясалгал. Жухамдаа зөв самадид гадаа дотоод гэсэн заа гэрэлнэ. Одоо та нар нь хоосон болцсон, зарим нь тэр чигээр эрэхт нь байхгүй болцсон, алга болцсон өчнөө юм болж байгаа шүү дээ. Дотоод гадаа зааг тэнд байхгүй дан гэрэл болцсон өөрөө чааваа юм бөөмд аль нь ч дотоод аль нь ч гадаад юм одоо тэр бүх гэрлээ чи алиг тэр яаж одоо мэдхий. Тэгэхээр хуваагдал буюу хоёрдуул байдлаас даван гарах нь л зөв самади. Бие махбод гүн ойрсон ухамсарч нь идэвхжлэхээ дээд цагт төлсөн үе. Ухамсарын оргил үе бие махбодын гүн цэгтээ ингэж хосолдог. Хувь бодгол чанар тэнд байхгүй. Өөрөө байхгүй юм чи. Самади хил хязгаараа гээж бүхэл дуусах боловч самади чи хил хязгаараа гээж бүхэл дуусах боловч бүрэн сэрэг хэвээрээ байна. Зовлон зүдээр ачаа дарамт юу ч байхгүй сэрүүн тунгалаг. Энергийн термодинамикийн биологийн систем болох бодгол хүмүүнд Эйнштейний энергийн хуулийг бясалгалын үндсэн хууль буюу хүмүүний хөгжлийн хууль гэвэл Нейрнстийн теорем буюу дулааны хууль гэгдэх термодинамикийн 2 дугаар хуулийг 3 дугаар хуулийг бясалгалын мөн чанар бясалгалын шинжлэх ухааны баримтлал гэж үзнэ. 2 дугаар хууль багш үнч. Квант механикийг үндэслэгч Нобелийн шагналт Макс Планк аливаа юмс зөвхөн хүчний оролцоотой оршдгоо энэхүү хүчний ард талд оюун санаа нуугдаж байдаг гэж үзэх ёстой. Тэгэхээр энэ оюун санаа гэдэг чинь бодол шүү дээ. Оюун ухаан эго шүү дээ. Бодлыг зогсоох нь оюун ухааныг зогсоохтой ижил утгатай бөгөөд хоосон чанарыг онох үед онох үндсэн технологи нь энэ юм. Будда багш бие хэмээгч байгаа нь бидний бодлын үр дүн юм аа. Бодол бол бүх юмс мөн. Ингээ бодлороо бид бүх юмыг биежүүлдэг. Бодлоос ангижирвал бие үгүй хоосон. Хүн өөрөө ч байхгүй гэсэн үг. Өөрөө байхгүй бол бусд юм ч байхгүй. Энэ бол самади. Удаан хугацаагаар гүн самади агуулах нь атомын хөдөлгөөн, энергийн хэлбэлзэл, энтроп, бодисын солилцоо гэдэг бүх зүйл зогсно. Буддизмд бодол үгийн хоосон чинаар төгсдээд ном бөгөөд 3 цагийн хамаг ороход тэндээс төрсөн. Энэ агуу айлдваруудыг одоо ингээд судлаад үзвэл ийм агуу тайлбарууд шинжлэх ухаан одоо нотлогоо хийж бас чадхаар байгаагаа ойлгохгүй явж шүү дээ. Энтропийн утгын ялгаа бол уг бодисын дулааны багтаамжтай холбоотой юм. Учир нь Кельвиний тэг градуст бодисын энтропийн утга бүгд адилхан тэг болдог. Энэ нөхцөлд атом, молекулын бүх төрлийн хөдөлгөөн зогсож бүрэн төгс эмэгцэгстэй төлөв бий болсон гэж үздэг. Үүнээс үүдэн термодинамикийн 3 дугаар хууль нь биеийн энтроп абсолют үнэмлэхүй тэг температурын үед тэг утгатай байдаг гэж хэлдэг. Нейрнстийн теоремсоор үнэмлэхүй тэг температурд ойртох үед молекулын эмх замбраагүй байдал нь физикийн үзэгдэлд нөлөөлөхө болдог. Тийм учраас энэ теоремыг одоо энтроп үсэх тухай хууль гэж нэрлэдэг байхгүй байн өсөж байдаг. Үнэмлэхүй тэг температур байхгүй гэж үздэг. Гэтэл Нобелийн шагналт Эрвин Шредингер үнэмлэхүй тэг температурыг ямагт маш температур бага нам температур байх ёстой гэж үзэх боломжгүй. Хасах 273 градус. Тэгэхээр одоо ийм шинжлэх ухаан гэдэг ийм гайхамшигтай юм да. Тэр 273 үнэн зөв. Тэгэхдээ заавал тэрэнд л хүрч чадахгүй боломжгүй гэдэг ингээд суучгаар ямар ч юм хийх чадваргүй болчих шүү дээ. Гэтэл эний чинь хүн дээр одоо хэрэглэх боломж гараад ирж байна Шредингийн тайлбараар. Заавал тийм одоо маш нам температур байна гэж үзэж болохгүй. Үнэхээр Нейрнстийн нээлт дасгалгааны температурын нөхцөлд энтроп нь химийн олон урвалд гайхалтай өчүүхэн үргийг гүйцэтгэж байдгийг л хэлж өгч байгаа юм. Дүүжин цагийн хувьд дасгалгааны температур үнэмлэхүй тэгтээ эквивалент байдаг. Тэгвэл хүний бие махбодын тухайд биеийн температур 36.5 градус Цельсийг үнэмлэхүй тэгтээ эквивалент гэж ойролцоогоор одоо үзэх үндэслэл бий болж байна шүү дээ.
Үүнээс доошлоход молекулын эмх замбраагүй байдал нь физикийн үзэгдэлд нөлөөлөхө болно гэсэн үг. Энерги бол материйн хөдөлгөөний янз бүрийн хэлбэрийг илэрхийлдэг тооны хэмжүүр юм. Температурын өөрчлөлт нь хязгааргүй бага утгад тэмүүлж байгаа тохиолдолд ямар ч ажил хийгдэггүй. Энэ бол бясалгалын явцад гүн самаадын агуулan олон мянга, 100 мянган жилээр самаадын агуулж байгаа хүмүүсийн термодинамикийн нөхцөл. Энэ шинжлэх ухааны тайлбар нь эхний тайлбар нь энэ юм. Тэдний температур хязгааргүй бага утгад тэмүүлж байхад бие махбодын энтроп хамгийн бага утгад харгалзах төдийгүй физикийн бүх үзүүлэлтүүд тэдний хувьд тэг рүү тэмүүлж байна. Энэ Рангаан захир суманд байгаа 2 гигантэн байна. Улаан үдийн итгэл хам байна. Итгэл хам гигантэн байна. Энэ нь самаадад оршигч хүмүүнд физикийн хууль үйлчлэхгүй, таталцлын оронч, сорон зун оронч үйлчлэхгүй гэсэн үг. Энэ бол хоосон чанарыг ил томж байгаа үйл явц юм. Ямар нэг тодорхой юмыг ухамсарлахгүйгээр орших цэвэр ухамсарын төлөв буюу нэгэн агшнаа оюун ухаан бие махбод нэг болж хоорондоо ямар ч зөрчилгүйгээр синхрон төлөв төрөхөд хүмбэр махбодч биш, оюун ухаанч биш болно. Самаадын агуулгах нь энтроп үсэх тухай термодинамикийн 2 дугаар хуулийг зөрчиж улмаар мөнхийн хөдөлгүүр зохион бүтээх боломжгүй их хуулийг хүмүүн дээр эргээр хэрэгжүүлж мөнхийн хөдөлгүүр бүтээсэн хэрэг мөн. Ингээ хардаа хүн дээр мөнхийн хөдөлгүүр бүтээсэн. Тэд дуртай үедээ сүнсээ дууж орж ирүүлээд энэ ухамсараар холбогдож байгаа юм чинь тэгээд босоод явчихна гэсэн үг шүү дээ. Буддийн шинжлэх ухаан хааварсан байгааг хардаа бид техник дээр л боломжгүй гэж яриа сууж байна. За буддийн ба байгалийн шинжлэх ухааны энэ 2 шинжлэх ухааны хуулийн ухааны интеграцийг аваад үзье. Буддизмын шинжлэх ухааныг биднийхээс холд авсныг олж харсан эхний магадгүй сүүлчийн эрдэмтэн бол Эйнштейн бөгөөд тэрээр буддийн ба орчин үеийн шинжлэх ухааныг интеграцлж үннийг нээж шинжлэх ухааныг шин шатанд дэвшүүлэх их хүсэл тээж байсныг түүний дараах алдарт үгс хэлж өгдөг юм. Шинжлэх ухаан шашингүүгээр доглоон, шашин шинжлэх ухаангүйгээр сохор. Ирээдүйн шашин бол орчлон руугийн шашин байх ба бурхныг өмчлөгч хойч үзлээс сальж гарсан. Аливаа ягшмал, номлол, хэвшмэл үзлийг давж гарсан байна. Байгалийн хийгээд оюун санааны талыг бүрэн хамарч байгалийн болон сүнсний ертөнцийн бүх үзэгдлийн төгс нэгдлээс урган гарах шашинлаг мэдрэмжид тулгуурлах болно. Бидний бяцлаглыг хэлж байна шүү дээ. Буддизм энэхүү тодорхойлт чухамхүү тохирно. Байгалийн болон сүнсний ертөнцийн бүх үзэгдлийн төгс нэгдлээс урган гарна гэж байна шүү дээ. Буддизм энэхүү тодорхойлтод чухамхүү тохирно. Хэрвээ орчин үеийн шинжлэх ухааны асуултуудын хариуг олох үс тийм нэгэн шашин байгаа бол тэр нь буддизм мөн. Гайхалтай. Буддийн ба байгалийн шинжлэх ухааны интеграцийн хүрээнд хүн ба хам гэмтний тухай, тэдний үүсэл, удамшил, хөгжил, хувьслын тухай 47 шинэ хууль бий болоод байж байна. Бид энэ интеграцийг хийсэн юм. 50 орчим хуультай болчиход байна. Бүх юм энэ байгалийн шинжлэх ухааны хууль бол сансарт нисж байгаатай адилхан энэ 47 хуулиар бид дураараа өөрийгөө өдөрж болно гэсэн үг. Бурхан болох уу, бог болох уугаас эхлээд дараа хувьслаа яаж хийх хүртэл бүр бүгдийг ухамсараа яаж хөгжүүлэх вэ? Бидэнд дээр дурдсанаас илүү олон асуудал тов тодорхой болоод байна. Энэ 47-оос дээр яригдсанаас ч илүү олон асуудал. Өөрөөр хэлбэл энэхүү интеграцийн ачаар шинжлэх ухааны нүд олон талаар нэгдэж байна гэж хэлж болно. Зарим хуулийг аваад үзье. Хүн ба биологийн төрөл зүйлд үйлчлэх буддийн ба байгалийн шинжлэх ухааны тулгуур шинэ хуулиуд, дөрвөн магийн мөнхөрхөн онол хуулиуд юу хэлж байна вэ? За буддийн ба байгалийн шинжлэх ухааны шинэ хуулиуд. Анх төгчийн буюу үүслийн тухай хууль. За биологийн шинжлэх ухаанд ганц л юм байна. Генетикийн хууль. Дарвины онолоор бүх амьд вирус нэг буюу бага тооны өвгөөс байгалийн шалгарлын замаар хувьсж ирсэн.
дээрх онол нь амьд бисийн олон янз байдал яаж бий болсныг тайлбарладаг гэснийг ийм л нэг мухар сохор. За одоо бүх юмсын тухай хууль бий болчиход байна. Биологийн шинжилгээ ухаанд энэ бүхэн байхгүй. Төрүүнийгч байхгүй. Анхдагчийн тухай хууль бөөрч байхгүй. Мөнх чанарын хууль, удамшлын хууль, удамшлын олон хууль бий болсон 4 хууль байгаа. Одоо тэр хамаг их болсон 600 хамаг амтан гэдэг бол удамшлын хамгийн төгс суур хууль гэж ойлгох хэрэгтэй. Ингээд удамшлын одоо хувьслын 5 хууль бий болчиход байгаа байх гэж бодож байна. Энэ чинь тэр 8,400,000 хэлбэрт хувьсаад байгаа тэрүүнийг их болсон 600 хамаг амтан гэдэг бол хувьслын одоо суур хууль гэж ойлгох хэрэгтэй. Хөгжлийн хууль, хүний хөгжлийн хууль, буюу энергийн хууль, хоосон чанарын хууль, энерги хадгалагдах хууль, термодинамикийн 1, 2, 3 дугаар хууль, ухамсарын хууль, Буддагийн ухамсарын буюу хувилгаан чанарын онол, ба Гейзенбергийн тодорхой гүн зарчим энэ энерги хадгалагдах хууль байгаа боловч бид одоо хүн дээр нүунийг авч үзчихэд, цоошин нэр авч үзчихэд байж байна шүү дээ. Хувьслын тухай хуулиуд одоо энэ хэд хэдэн хууль бий. Дараа төрлийн тухай хууль, төрөл зүйлийн олон янз байдлын тухай хууль, хүн ба биологийн төрөл зүйл толбогдох байгалийн шинжилгээ ухааны 47 теорем хууль, квант боловсролын төгс технологи, хүн эм тариа хэрэглэгүй өөрийгөө бие дааж ирүүлжүүлэх төгсдөд квант технологиуд, квант эмчилгээний төгс технологиуд, биеийн махбодын эрчмийг ашигтай ажил төвөргөх квант технологи, хүний биеийн махбодод өндөр температур үүсгэж хавдрыг эмчлэх квант технологи, нэсийн мембраныг хоол хүнсээр эмчилж өвчнийг ялаашуулах төгс технологи. Одоо бидний энэ нээлтээр бол бүх хэрэгэлдэг хоол хүнсийг эм тариа болгоод төвөргөж байна. Тэгэхээр ямар их боломж бий болж байна. Ангаах ухааны боломж. Хүн хийгээд хамаг төрөлтний хувьслын тухай тулгуур ойлголт нь энд бас бичсэн байна. Буддийн их болсон 600 хамаг амтан хамээсэн гүн гүнзгий том ял. Энэ шинжлэх ухаанч зөв мэдлэггүйгээс үүдсэн хүн хийгээд бүх төрөлтний мөнхийн буруу хувьсэл, мөнхийн зовлонг тодорхойлж байна. Ведэд үздгээр 8.4 сая төрөл бий, төрөл зүйл бий. Одоо нэг сая гараг л манай шинжлэх ухаан тоолж авах шиг байна. Энэ бүхэнд хувьсаар байх нь мөнхийн зовлон юм. Тиймээс дээд тэнгэрүүдэд хичнээн сая жилийн жаргал эдлэх боломжтой ч энэ төрөл учраас Бурхан багш төрлийг хэрхэвч өөгшүүлдэггүй. Сая жилийн жаргалаар яах юм? Төрөл учраас чи тэгэл нэг л цагт буугаад ирнэ штэ гэж. Үүний тулд сансрын хүлээсээс ангиж ирж Бурхан багш тэгээд намантай адилхан нэг юм сохор мохор үзлий юм яриад мухардчдаг хүн биш шүү дээ. Өөр аргыг олдсон учраас энүүгээр яах юм? Сая жилийн жаргал чамд хэрэггүй. Чамд тэр бум жаргал хэрэгтэй, жилийн жаргал хэрэгтэй гэдгийг шилж өгч чадах учраас урдлынхаа нь үгүйсгэж байгаа байхгүй юу? Үүний тулд сансрын хүлээсээс ангиж их цаг хугацааны тойргоос сугран гарч орчлон хорвоогийн 60% эзлэх мөнхийн ертөнцүүдэд хүрэх төрөл үгүй төрөл хэмээх хувьслын эглэгүй зам мөрийг зэм буддизм хэмээх хүч үл хэрэглэх тэнцлэггүй хоосон нарын сургаалаа хүн төрлөختөнд Бурхан багш бэлгэлжээ. Энерги хадгалагдах хуулиар энергийн биетүүд устж өгөө болохгүй. Дахин бүтээгдэж бий болохгүй. За устж буй болохгүй нэг хэлбэрээс нөгөө хэлбэрш хувирч шилжих тухай хамаг төрөлтний хувьслыг мадаггүй заагаад өгчихсөн байхад биологийн ухаан огт ойлгоочгүй сууж байна гэдэг. Энэ хүн хийгээд төрөлтөн хэмээх 70 хүртэл хувийн энергийн биетүүд энергийн хуулиар замнах ёстойг ойлгоогүйтэй нь холбоотой юм. Энерги хадгалагдах хууль одоо нэгдэд хичнээн хичээл болсон юм гэдэг. Энерги хадгалагдах хуулийн дагуу орчлон ертөнцийн бүрэн энерги тэгтээ тэнцв. Орчлонгийн бүрэн энерги тэгтээ тэнцв. Энэ бол хоосон чанар. Энэ энерги үсээгүй, устаагүй орчлон ертөнцийн дээр юу ч үсээгүй, юу ч устаагүй шинээр юу ч бий болоогүй гэсэн үг.
Ижил утга нь үхэл гэж үгүй, төрөлт гэж үгүй, анхдагч гэж үгүй. За хувьсал буюу хувирлын суур хуулийг аваад үзье. Хүн бээр явдлан мөр дадал зуршлаа өөрчилж, юмсыг зөв болгож сурах хүртэл, үзлээсээ ангижраа зөв болгож сурах хүртэл хүмүүний гонигт түүх давтагцаар явуулна. Гонигт түүх гэдэг нь юу юм? Төрөл ав цаг хугацааны тойрог гэж 6.4 сая хорхой шавжны нэг болохыг хэлж байна. Ингэж чадахгүй л энэ лэвээрээ мөнхийн зовлонтойгоо байна. Хувьслуу удамшлын 1-р хууль. Энэ бүхэн шинээр бий болж байна шүү дээ. Энерги нэг хэлбэрээс нөгөө төвөрнө. Хувьслан төрөлтнүүдийн тухайд махбодол солих үйл явц мөн. Төрөлтнүүдийн үеийн энерги мэдээлэл нь удамших ба нөгөө үеийн үр. Нөгөө далд ухамсар. Энэ л удамших ба энэ нь нийт удамшлын маань өнөөдөр олдоогүй байгаа 3-2-ыг эзэлнэ. Хувьслуу удамшлын 2-р хууль. Хүмүүний үйл нь эцсийн дүндээ бодисын масс энерги импульс хадгалагдах үзэгдэл мөн. Бүх юмны учир шалтгаан нь хүмүүний бие сэтгэлийн үйлээр бүтээгдсэн эерэг сөрөг саармаг утга бүхий энерги мэдээлэл, энергийн хүч мөн. Энэ нь үлийн үр мөн, далд ухамсар мөн. Энерги хадгалагдах хуулиар үлийн үргэгдэх энерги мэдээлэл устдахгүй. Зөвхөн хувирч өөрчлөгдөх ба төрөл дамжиж удамшнаа. Хувьслын хэлбэр нь бүтээлийнхээ утгатай шууд пропорционал хамааралтай байна. Бүр тов тодорхой. Хувьсхийн тулд сармагчин 6.1 сая жил хувьсэл явагдаад тэгээд нэг ингээд ийм хүүхдийн үлгэр шиг юм ярьж суудаг цаг өнгөрсөн. Хувьслын тодорхойлолт. Бүх амьд орчлол нь үеийн үрээс хамаарч тэдгээрийн орнууд ба ертөнцийн доод орнуудад төрөл авч хувьсах буюу махбодоо солих үйл явцыг хувьсал гинэ. Хувьсал нь тухайн төрөлтний буйр болгосон үеийн энерги мэдээллийн утгын дагуу явагдана. Гаднаас ямар ч нөлөө байхгүй. Бүх юм хаасан чанарт. Би л өөрийгөө яаж бүтээсэн тэр дагуугаал хувьсна. Хүний хөгжлийн хууль. Эйнштейний энерги хууль нь хүний хөгжлийн хууль мөн. Энэ хууль нь бодгол хүний хөгжлийг ухамсарын хөгжлийн төвшнүүдийн шилжилт, бодгол хүмүүнд л хүртээлтэй шанагуух ертөнцийн дээд чанарууд буюу хэмжээсийг цогцлоосон байдлаар томьёологдсон гэж үзнэ. Энергийн хууль бол гэгэрлийн хууль мөн, нерва мөн. За баярлалаа. Тун чарайж үйж 1-2 цагт багтаал нөхдүүд минь та нарыгаа их удаан зовоохгүйгээд. За ингээд эн чинь хадгалагдах учраас сайн судал үз. Дүгнэлтий өөрсдийнхөө тэр гонигт түүхэд автахгүй тулд дадал зуршлаасаа эхлээд бүх юм өөрчлөх болох нь шүү дээ. За сайхан марцгаагаарай.